Цагаан толгой өсөх сурал. Тэгээд явах юм байл л дээ. Угаасаа хийж ажил сурах юм байл л дээ. Хийхгүй болохоор сурахгүй. Тэгээд түрүүчийн анхны лайв болохоор би нөгөө Only Me гэдгээ сонгоцсон байсан байлээ, public биш. Тэгээд хоёулахнаа ярилцсан байлээ. Тэгтэл зөндөл 5,000 жилээ 4,000 хүн үзсэн байсан сүүлд нь. Тэгээд нөгөө хүмүүсээс мессеж ирсэн одоо Австралиас нэг эмэгтэй ингээд үгүй бид нарыг ингээд залуу байхад одоо 20 жилийн өмнө гэр бүлээсээ сонссон хүн байгаа хгүй. Тэгтээ гэр бүлийнхээ хүнтэй одоо хүртэл найрсаг харилцаатай хүүхдүүдийнхээ юмд очдог хамтдаа гэдэг. Тэгээ бид нарыг залуу байх үед энэ лайв май байдаг юм видео подкаст энэ коуч нар байдаг байсан бол бидний одоо тэг хамтын амьдрал үздэг шал өөр байх байсан байна гэдэг тэгж ярьсан шүү дээ. Тэгээд нэг 2 3 залуухан охтод зөвлөгөө авъя ингээд нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэд. Тэгээд би болохоор яг нөгөө мэрэгжлийн коуч биш. Коуч болохыг хүсэж байгаа суралцаж яваа тийм хүн байгаа. Тэгээд сэтгэлэн сайхан амар амгалан гэр бүл гэдэг юу Facebook пэйж нээсэн. Тэгээд яаж сайхан нэг гэр бүл ч гэсэн амар амгалан амьдарч ингэж хөөрхөн үр хүүхдүүдэд аж аргалтай хайрын мэдрэмж дүүрэн өсгөхвэ гэд. Тэрэнд ингээд хувь нэмэр оруулах гэдэг нөгөө би манай группийн өрөө нь болохоор би засаад гэрээ засаад төрөө зас гэд. Тэгээд одоо би засангаа гэрээ засангаа төрөө засахад оролцсон гэдэг чинь одоо энэ бусдын амьдралд нөлөөлөх гээд байгаа өсвөл зарлах тийм болчиход байгаа тийм эмэгтэй дэнүрээс одоо энэ гов алтаад амьдарч байгаа нэг супер дупер дүүгээ болоод ингээд 2 дахь ярилцлага хийж байна. Тэгээд би бол зүгээр 3 хүүхдийн ээж. Одоо 26 жил амьдарч байгаа. Тэгээд Америкт ирсэн анхны цагаачд ямар амьдрал туулдын тэрийг л бүгдээр ингээд туулаад үзээд явж байгаа. Тэр туршлагаасаа бусдад бас хуваалцсан. Яаж амьдралдаа ямар чаленж бэрхшээлүүд гарч ирсэн. Тэрийг яаж даван туулаад явж байгаа энэ тэр тухайгаа энэ тэр хүмүүстэй хуваалцаад тэгээ гэж одоо энэ амар амгалан гэр бүл гэдэг Facebook пэйжийг нээсэн юм аа. Тэгээд энэ public closed group байгаа. Одоо хатта групп байгаа хүмүүс нөгөө хүсэлтэд явуулж болно. Тэгээд тэндээ энэ пост тавин хүмүүстэй подкаст нэтер сонсох юмнуудаа бүгд ингээ хүмүүсийг сонсоосоо мэдээсэй гэсэн юмнуудаа тэр пост юун дээр пэйж дээр тавиад явна. Тэгээд удахгүй бас хөөрхөн сургалтууд явуулах гэдэг бэлдэж байгаа Монгол ардын зөв цэцэн үг энтрийг ашиглаад за тэгээд ихчэндээ ихтэй өөрийгөө танилцуулчих уу. Ягаад гэвэл лайв явж байгаа болохоор шинэ хүмүүс юу яаж байгаа орж харж байгаа. За ягаад бас 2 дахь удаага ихтэй ярилцахаар бодлоо гэдэг. Тэ өмнөх лайв дээр бас битээр нөгөө өөрөөсдийнхээ пэйж профайл давхцууд дээрээ ерөнхийдөө бол Facebook дээр л тавьсан байгаа. За тэгээд яг ихчи одоо надад нэг гоё чанар нь таалагдсан гэх юм уу? Өмнө нь бол манай хөсгөлийнх гээл би ч нөгөө бас төрөмөс байгуулгын туршлага солилцох хөтөлбөртэй брокингс явж явсан чинь манай орчуулагчийн найз болж таарсан. Тэгээд бид хоёрт тухайд хайр талбарт тэрнээс хойш нэг Facebook-ийн найзууд те болсон байгаа. За ер нь бол бас их нэлээд гэгээтэй зүйлүүдийг бол сошиал хайраг дээр хуваалцдаг юм хүн байгаа. За тэгээ гоёч гэр бүлтэй юм шиг бол надад бол ингээд харагддаг. Гэхдээ сошиал ч өөртөө те. Гэхдээ тэр бодит байдлаа бас бүлээн зөвшөөрөөд за их чинь ингээд 50 жил бас үнэхээр бас энэ ойлгоогүй явж байна. Одоо гэр бүлийн амьдрал гэдэг зүйлийг бараг л ойлгоогүй явж тэгээд саяхнаас ойлголоо. Энэ ойлголтод хүүхдүүд маань нөлөөллөө гэдэг өмнөх лайдад илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа гэж маань. Тэгээд бас энэ 50 нас дээр ирээд ийм өөрчлөлт хийгээд өөрийгөө ингээд бүтэн жилийн бүр ингээд сургалтанд хамруулад одоо хэд дахиад суугаад одоо ч гэсэн одоо суугаад явж байгаа бах тий. Ингээд явж байгаа энэ хичээл зүтгэл хандлага нь аягүй надад гоё санагдсан байна. Энэ нь бол надад их гоё. Тэгээд ер нь одоо миний эргэн тойрон ч гэх юм уу, ер нь миний ажиглалтгаар ч гэх юм уу нэг 50 нас хүрсэн хүмүүс ч юм бол нэг за
хэр баргийн хүлээж авдаггүй те. Хүүхдийнхаа хэлж байгаа эсвэл эргэн тойрныхаа хэлж байгаа ядаж залуу үеэ хэлж байгаа юу хүлээмжшүүлдэг тийм хүмүүс байдаг шүү дээ ихэвчлэн. Тийм тэгэхээр за би бас үнэхээр нэрээ бас буруу энэ надад амьдрал бас надад ийм алдаа байж энэ тэр алдаа гэдэг нь болохоор нөгөө нэг ажилч хөдөлмөрлөх эсвэл хувийн карьер биш шүү дээ. Энэ нэг дотор бас би хүн өөрчлөгдөх ёстой байсан байна. Тэр нь бол өөрчлөгдөөгүй ингээд өдий хүрчжээ. Одоо гэхдээ би бас оройтойгүй шүү гэдээ ингээд сураад сая битээр 9 цагаас эхлэх байсан лайв маань нөгөө Facebook дээрээ тий паблик болгож ихч маань хост очроос чадахгүй YouTube үзсээр хагаад ингээд бараг 10 цаг болж шиг. Тэгээ энэ их хандлага нь их надад их таалагдсан. Тэгээд зүгээр яриад суухад бол бас тийм уйд харгүй тий яриа нийлсэн ийм учраас одоо өнөөдөр дахиад лайв хийж байна. Яг битүүрийн сэдв болол одоо аз жаргалтай гэр бүлийн тухай ярина. Гэхдээ бол ихч бол аз жаргалтай гэр бүлээ ингээд бүтээсэн байгаа да. Би бол бас аз жаргалтай гэр бүлээ бүтээх гээд ингээд явж байгаа. За өөрөөсөө бас алдаа хайгаад ингээд бас өөрийгөө засах юмсан гэж бодож байгаа учраас одоо коуч болж байгаа. Коуч болох замдаа явж байгаа ингээд ихчтэй бас холбогдоод бас хаяада бас зөвлөгөө аваад гол нь нөгөө ийм юм байна л да. Хичээндээ байж байгаа ихчэндээ өөрийгөө нөгөө ер нь танилцуулсан уу ямар гэдэг хин гэдэг хүн яриад байгаагаа ярьцсан уу эхэндээ? Намайг мэднэ гэж хүмүүс мэднэ. За. Юугийн дахин танилцуулах ямар ч нэг 30 29 настай ийм илж ирэн л амьдарч яваа ийм залуу байна. Одоо бол Бүсгэл аймгаас Говьалтай аймаг шилжиж ирээд эцэдийн орн хөгжил хамгааллын төвийн одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Бас нөгөө одоо чинь энд 9 цаг дээнүүрт чинь өглөөний 8 цаг уу? Тийм. Тэгээд яг одоо бас ажлынхаа өрөөнд сууж юм игээд. За. Тиймэрхүү. Тэгээд тийм л энэ да гэдэг шиг. Тэгээд битгойрын ярилцлага болохоор ерөнхийдөө зүгээр ярилцлага юм байгаа. Би яг төрөний ярилцлагыг хүмүүс үзээд хүмүүсээс гоё шүүмжлэг гэх юм уу зөвлөгөө ирсэн л дээ. Эхчээ та коуч хийгээд байгаа юм уу? Ярилцлага аваад байгаа юм уу? Өөрөө яриад ах юм аа. Би тэрийг үзсэн л дээ. Тэг үн чинь нөгөө ярьсан юм өөрөө үзчихэж л өөрийнхөө алдааг ойлгох юм ба штэ. Би нөгөө нөхрийгээ чи байдаг байхгүй юу гэдээ ярьдیں۔ Чи айгу номжрах уу гэж шүүмжилдэгсэн чинь би өөрөө тэгж ярьдیں۔ Бэ тэр чинь нөгөө нэг ингэдэг штэ. Хүн нөгөө өөртөө хүн ингээд тойл гээд те өөртөө байгаа алдаагаа бусдаас олж хараад байдаг гэдэг. Би тэгээд яг байдаг байхгүй гэдэг үгэнд их дургүй байсан чи өөрөө дундаа тэгж ярьдیں۔ Бэ тэрийг олж мэдлээ. Тэгээд нөгөө сууд үг хэрэглээд тэгдэг ингэдэг нөгөө аяг маяг гэд ярьдаг шиг тэгж их ярьдیں۔ Бэ тэрийг олж мэдлээ. Тэгээд засраад явна. Эн чинь нөгөө анхны л хийж байгаа өсгөл сулж байгаа процесс болохоор чинь тэгэл явандаа хөгжөөд өөрийгөө хөгжүүлээд явна. Тэгээд олон хүмүүсийн гэр бүлд сайхан аж аргалтай амьдрал бүтээхэд туслана гэдэг хүсэл эрмэлзлээ маань биелнэ гэдэгт итгэж байгаа. Тэгээд одоо эхнээсээ суралцаад явж байгаа тийм хүн байгаа. Энд дээр нэг юм байна. Түрүүн би нөгөө юм хэлэх гэсэн чинь сая саналаа. Одоо сэтгэл зүйч хүн жишээлбэл нэг аюу юм олон кейсээр ажилласан туршлагатай тийм байж нэг илүү их одоо нөгөө хүний одоо бодож байгааг эсвэл мэдэрч байгааг те ингээд тийм туршлагатай болж иж нэг сэтгэл зүйч бодох юм шиг надад санагддаг байхгүй юу? Ер нь бусад зүйлүүд ялгаагүй байх. Ингээд яг бодиттой практик дээр нэг онлын хувь биш те. Яг энэтэй адилхан одоо та чинь хов хүний коуч ингээд болж байгаа шүү дээ. Өөрөө бүр ингээд 50 жилийн ийм амьдралыг туулчаад за дараа нь эндээс ингээд хараад коуч болно гэдэг бол миний хувьд бол тэр надад үнэн санагдаж байгаа. Окей. За болж байна. Тэгээд дээрэс нь одоо ийм 3 хүүтэй тий энэ тэгээд энэ нэг одоо гэр бүлийн 5 гишүүнтэй тантай нэлээ тэгээд нэг 4 гишүүн эрэхтэй за эрэхтэй хүмүүсийн учрыг болоо сурцсан байгаа. Тэгэхээр бас надад танаас сурах юм их байна гэж бодод тий. Гол нь ийм үнэн тэр нь сайхан тэгээд тодлаа наа чи юм байдгийн тийм байдгийн хэвээ энэ үед тэгж болохгүй ингэж болохгүй гэхээ оронд зүгээр нөгөө өмнөх ярьцлаган дээр ч гэсэн бит хоёр ярьж байхад хэлжээс та тий. За эртэлхтэй хүмүүс чинь нөгөө ийм л юм байлээ тий. Биднээс харах юм бол нэг арай л өөр юм байл тэд нэр илэрхийлдэг юм байлээ. Ингээд нэг юм
тэгээ илүү том зургаар нь хараад ингэдэг юм байлээ гэдэг. Тийм учраас одоо зүгээр байгаагаар нь хүлээмжшүүлэх хэрэгтэй юм байлээ гэдэг ч юм уу. Ингээ энэ зүйлүүд ч амар сэтгэлд хүрээд үнэн байгаа даа. Тэр нь одоо гоё санагдаад байна. Тэгээ ихч бас даалгавартай тий. Бас хичээл дээрээ даалгавартай юм. Гайв хийх гэсэн даалгавартай. Подкаст хийх даалгавартай тий. Тэрийг хийж байгаа. Тэгээ би нөгөө TC Academy, Top Coach Academy гэдэг Nara Thompson coaching CEO Club гэдэг тэр бүтэн жилийн сургалтанд ороод энэ хоёр дахь нэг дахь даалгавраа л хийгээд явж байгаа подкаст хийх олонд танигдах тий. Тэгээд нөгөө олонд бас дуугаа хүргэх тий, хүнд үзэгдэж харагдах тэр даалгавраа хийгээд явж байгаа. Тэгээд яг нэг чинь нөгөө нэг хүмүүс яг мэдэхгүй байж магадгүй сэтгэл зүйч, ментор, коуч нар юугаараа ялгаатай. Одоо ягаад ийм олон коуч нар, лайф коуч, амьдралын дасгалжуулагч нар төрөөд байгаа юм гэхээр ментор гэдэг бол ерөөсөө ингээд мэрэгжлийн зөвлөгөө өгөөд явд юм билээ. Коуч хүн коучтэй зөвлөгөө өгөөд туршлагатай эмч одоо залууд эмчтэй зөвлөгөө өгөөд явдаг. За сэтгэл зүйч гэдэг болохоор Америкийн нэгдсэн улсын юугаар бол мастер нөгөө бакалавр ингээд сэтгэл зүй гэдэг одоо тэр шинжлэх ухаанаар бүр ингээд мэргэжсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг одоо тэр state license гэж ярьдیں۔ Юунд одоо манай Америкт ч ингээд нөгөө сөглөгч эмч одоо би гоо сайхан ч хүртэл state мужтай ингээд шалгалт өгдөг байхгүй. Тэгээ өмнөдгөө 2 жил тутам ингээд сунгаад явдаг. Тийм сэтгэл зүйч бол яг тийм мэрэгчлээ хүн юм билээ. Бакалавр юу мастер хамгаалцсан тий. Коуч нар болохоор заавал тэр бакалавр мастер хамгаалаагүй. Юугаараа ялгаатай гэхээр адилхан л яг зөвлөгөө өгдөг. Гэхдээ нөгөө амьдралдаа тохиолдсон бэрхшээл юунуудыг тий бэрхшээлүүдийг даван туулаад гараад ирсэн өөрөө амьдралын туршлагатай. Тэр туршлагаа хүмүүст ярингээ хүмүүсийн одоо асуудлыг шийдэхэд нь тусалдаг, зөвлөгөө өгдөг тийм хүмүүс юм байлээ. Тэгэхээр чинь яаж хүнд илүү ойрхон очно гэсэн үг шүү дээ. Одоо гэр бүлийн харилцаанд асуудалтай байсан бол тэрийг шийдээд гараад ирсэн хүн чинь хүнд нэг арай өөрөөр хүрнэ дээ тий. Тэгэхээр коуч нарын мэрэгжил бол их чухал мэрэгжил байлээ. Ялангуяа одоо энэ дэлхийд дахинд чинь л энэ гэр бүлийн асуудал энэ төр чинь хэцүү хамгийн том шийдвэрлэх асуудал болчиход байгаа шүү дээ. Зөвхөн Монголд биш. За Монголд бол ялангуяа энэ архитектурын асуудал байна. Энэ ганц бие ээжүүдийн асуудал байна гэдэг чинь энэ болгоомж одоо нийгмийн хамгийн чухал шийдвэрлэх ёстой асуудал болчиход байгаа. Тэгэл ажиргалтай гэр бүлд өсч хүүхдүүдээ өсгөж ээж л тэр ажиргалтай хүүхдүүд чинь том болоод сайхан нийгмийг бүтээхээс биш энэ сэтгэл зүйн харилцааны доголдол асуудалтай гэр бүлд өссөн хүүхдүүд чинь бас л тийм доголдолтой асуудалтай хүүхдүүд болж өссөн шүү дээ тийм ээ. Гэсэн утгаар л одоо нэг ч гэсэн гэр бүлээ гоё ад жаргалтай болоосоо амар тайван болоосоо гэд тэгээд энэ юугаа хийж байгаа маа. Та ч одоо гоо сайхан ч хүн тий. Тийм. Уг нь бол би банкны эдийн засгч хүн. Одоо их сургуулийн эдийн засгийн ангийг төгсөжсэн. Тэгээд банкнд ажиллаж байгаад энэ дээрээ би урд юундаа ярьжсэн шүү дээ. Одоо бол би гоо сайхан ч гэдэг. Тийм. Ер нь гоо сайхан ч болохоор би асуух. Ер нь жинхэнэ гоо сайхан гэж ямар гоо сайхныг хэлдэг юм бэ? Тий, одоо яг гоо сайхан яг одоо миний судалж байгаагаар бол гоо сайхан гэдэг бол хүн ер нь дотроос л гэрэлтэх ёстой. Гаднаас ямар ч тэр юм одоо ингэсгээр төрхсөн те нүрний бодог төрхсөн хүн дотроос л гэрэлтэхгүй бол болохгүй юм байна гэдэг хамгийн сайн ойлгосон. Хүний сэтгэл нь сайхан байж дотроос хайр өмдрүүлж ижил хүн сайхан харагдсан юм байна гэдгийг маш их ойлгож байгаа. Тэр миний нөгөө хоёр чиглэлээр сураад байгаа шүү дээ. Аргын тал, бэлгийн тал. Арга гэдэг нь одоо лайф коучинг энэ талаар суралцаад явж байгаа. Бэлгийн тал гэдэг чинь одоо энэ энерги татдаг хүмүүсээр бясалгал те тэр талаар хоёулангаар суралцаад явж байгаа болохоор ер нь бол хүн өөртөө ажиллаад байхаараа л дотроосоо эндаа гэрэлтдэг. Хүний одоо дотор нь тэр ямар хүн бэ гэдэг чинь царайн дээр нь шууд харагдчихлээ тийм байлээ л дээ. Зөв. Түүнээс ч тэр гаднаасаа бодог юу бүтээгдэхүүнүүд нүүрэн дээр нялаад авах чинь уг нь бол бас гоо сайхан биш л юм билээ. Тэр чинь бас л нэг юм алдлах гээд байгаа л. Это болчиход байгаа. Гэхдээ тэрийг хүн болгон өөрөөр хүлээж авна. Ер нь тэгэл J-ийн ярилцлагыг ч гэсэн хүмүүс ингээл өөрийнхөө цонхоор өөрийнхөө ертөнцийг харах үзлээр өөрийнхөө ухамсарын хэмжээгээр л хүлээж авна шүү дээ. Нэг хүнийг харж ах нэг хоёр өөрийнхөө амьдралыг яриад байгаа
гэр бүлийнхээ амьдралыг нийтэд дэлгээд байгаа хоёр хүн шиг харагдчихэж болно. Бас нэг нөгөө хүн үзэхээр гүү энэ хоёр ч нэрээ миний амьдрал тохиолдод байгаа юмыг ярьж штегээ сонирхож болно. Нэг хүнд болохоор бүр яахаж мэдгүй дээшээ тэнгэр хол доошож газар хатуу болсон хүнд болохоор бас нэг зугаатай хоёр хүн юм яриад зугаатай юм яриад байгаа ч байж болно шүү дээ. Тийм тэгээд ойлоо Тэгээ та бас зөв яг би одоо жишээлбэл одоо надад толгойд байгаа гэр бүлийн асуудлаа бол би одоо бие засаагүй ээж одоо гэрээ засч чадахгүй юм байна гэдэг шийдэлд бол хүрчээд байгаа. Яг тэр үед бол бас та за хоёлаа ингэж ярилцаж үзье гэж чамайг сонсъё гэж яхад бол яг хэрэгтэй цагтаа надад айгүй гоё нэг ирч хүч нэрээ нэг айгүй гоё тантай ярьсан гоё хөнгөн болцсон. Тэгээд за тэгээ бас ийм юм бэ. Тэгээд дээрэс нь нөгөө нэг таны дараа тэр групп таны энэ одоо цаашдаа ажиллахын жаргалтай гэр бүлийн гол нь одоо бие засах хэрэгтэй байна. Тэгээ гэрээ засах юм байна. Тэгээд бүр төрөө засах юм байна гэдэг зүйл чинь бас санал нэгдсэн учраас надад их таалагдсан. Тэгээд цаашдаа ч гэсэн та бол мундаг коуч болоод явах байх. За ер нь олон шалтгаан л байгаа бах те олон шалтгаан л байгаа. Тэгээд энэ дээр нөгөө өмнө хоёлоо ярьжсанчлан хэрвээ одоо ингээд чиний эргэн тойронд бүх зүйл болохгүй чам зөндөө асуудал тулгараад ах юм бол те ингээд чиний чамд ингээд ертөнц болохгүй санагдаад ах юм бол чи зөвөр өөрийгөө өөрчил гэдэг дээр бас хоёлаа санал нэгдсэн шүү дээ те. Тэр бол их зөв. Тэгээд өөрийгөө өөрчил гэдэг дээр бол би бас яг ингээд одоо өөрийгөө өөрчилнө ямар нэгэн байдлаар одоо өөрийгөө заавал өөрчилнө гэдэг юм бодолтой байгаа. Одоо юу та 50 үрж ээж тэгэж өөрчлөгдөж яах чинь би чинь надад бас боломж байна. Надад бас боломж байна. Би харин нэрээ таны тэр нөгөө наснаас их урам авсан шүү дээ. Харин тийш дээ. Би чинь бас нэрээ үеийнхнийгаа харж байгаа шүү дээ. Манай үеийнхэн чинь 30 настаас айгүй лаг явдаг те ингээд ингэдэг. Яахтар тэгэж нэг бодож шаналдгүй мөрцөө би энэ боч хүртэл яг юу хийж амьдэрсэн юм бэ гэж бодох шиг одоо хийж бүтээсэн айхтар юм байхгүй тэгэл яг нэг өөрийгөө хайгаал ингээд явж л байсан юм шиг. Тэгсэн мөртлөө болтго юм болохгүй юм болохгүй шүү дээ тий болохгүй тэгээд зээстэй баг ингэсээр гал өгөх юм байна баг ингээд бодож исэн чинь таа чи харин бүр 50 настайдаа бүр көөж мөөж болцсон мөр ингээ явж байгаа надад айгүй ихтгэл найдар төрж байгаа. За ямар ч байсан надад нэг боломж байгаа юм биш. Энэ их чинь 50 насны дээр очиход би чи 20 жил одооноос эхлэх юм бол би чинь бас нэрээ бас ингээд нэг бүссэн амьдралдаа очиж болохоор одоо гэр бүлтэйгээ өссөн аж жаргалаа бүтээж болохоор энэ цаг хугацаа бас надад хангалттай байгаа юм байна гэдэг урам авах шиг тий. Хөнгөлөө үзэртгээр л байгаа юм гэдэг шиг. Тэш тэ харин хизээч өөрчлөгдөхгүй гэж биш хизээч нөгөө цаг хугацаа одоо it's no too late гэж нэг үг байгаа даа шүү дээ. Хизээч оройтхгүй хизээч ихсэн болно хүн хүсгэл юм бол зүрх сэтгэлээс хүсгэл юм бол хэдэн настай одоо энэ манай энд чинь ингээл 80 настай ингээл их сургууль төгсөж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Би нэг чамд нэг түүх ярьчихгүй юу? Манай аав залуу байхдаа манай аав яг нөгөө 20 настай байхад нь аав нас ороод ингээд өмчн дүүнэртэйгээ үлдсэн ээжтэй тослоод хөдөөний малчин залуу байсан байгаа байхгүй. Тэгээд яг яванда нэг нэгтлэн болоод насаараа өвсгөл аймгийн нөгөө хөдөө аж ахуйн өдөртөх газар нэгтлэн хэлсэн хүн байхгүй. Одоо ч 85 настайс тайхан өнгөн шингэн туулж хурдаад явж идэг бүжиглээд явж идэг хөгшин байгаа. Тэгээд манай аав болохоор нөгөө угаасаа юм дуулах авьяастай дууч одоо ерөөс алтан жаргал шиг л дуучин болохоор байсан байгаа хгүй одоо урлагаар явсан бол яг сургуульд нь суусан бол тэгээд тэр үед одоо 70-аад онд 80-аад онд юм уу да 70-аад онд 77 онд та ийм тэр нөгөө аймаг дээрээд одоо мэдгүй улсын ардын дуу бүжиг энтрээс юм шалгалт авсан гэсэн хурж ирээд хүмүүс тэгсэн чинь манай аав тэгээд манай аймгийн хүсгэлийн гавьяат дуучин сосор гэдэг хүн байсан одоо 80 гарцсан хүн байгаа да. Манай аав тэр сосоргоо гавьяат дуучин болсон. Тэр нэг нь одоо энэ алдартай банзарагчгаа гэдэг одоо бурхан болсон дуучин мэд. Тэр гурав тэнцэжсэн гэсэн тэр шалгалтанд тэр манай аав нөгөө хөөрхөн нөгөө гэр ээжтэй туслах гэдэг өмчин дүүнэрээ харж юу явах туслахгүй болохгүй малан мадлахгүй болохгүй тэгээд яваагүй нөгөө хоёр нь яваад одоо сураад мэдээд алдартай дуучид гавьяат болсон. Манай аав болохоор ямар ч тийм боломж олдоогүй сургууль явах. Тэгээд манай
Ингээл 20-од наснда бүх уртын дуу, ардын дуу дуулдаг байсан байгаа юм чинь. Тэгэхээр чинь бүр цаанаас тийм өгөгдөлтөд дуучин болох хэвээр хүн байсан байгаа байхгүй. Тэгээд бүр тэтгэвртэ нэгтлэн хийж байгаа тэтгэвртэ гарчаад манай энэ Дэнүрт ирээд нэг 5 жил амьдраад тэр чинь бараг 60-аад настайдаа ирээд 65-таас ч илүү буцсан баггүй Монгол. Тэгээд очиод манай очин бас над шиг нэг юм итгэвтэй ингээд юм сурчий гэдэг нэг тийм хүн баггүй. Тэгээд очингуудаас жолооны курст ороод тэгээд компьютерийн курст ороод тэр үдгийг ингээд пендулум гэл ингээд юм мэргэлдэг хүмүүс нэг мэргэлнэ гэдэг юм үздэг. Тэр тэгтээ уг нь ажилтдаг зөв юм баггүй хүмүүс дэмжиж өгдөг манай авыг. Тэрний курст хүртэл ороод тэгээд би айгүй аваараа үзүүлж харуулдаг. Уран мөгдөг ганц үнэн. Тэгээд би саяхан шүү дээ одоо нэг 5 сар морийг үед аатаа ингээд юм ярьжсэн чинь аав нь харин ингээд юу яа би нөгөө нэг би бас дуулж сурах сонирхолтой байгаа ингээд нөгөө хүн юм яриад ахаар хүн өөрөө ингээд шархаа өөртөө хадгалаад ингээд өөрийгөө хөгжүүлэхгүй өөрийнхөө нөгөө мэдрэмжээ гаргаж ярихгүй энэ төр болохоор энэ хоолойны хүрд бүгдрээд ингээд дууны өнгө хүртэл өөрчлөгдчихсэн юм билээ шүү дээ. Тэгээд тэр хоолойны хүрдийг тэр бүгдээсээ гаргах чинь нэгдүгээр өөрөө ярьж сурах одоо тэр мэдрэмжээ ингэж гаргаж сурах, өөрийгөө хүнд ойлгуулж сурах, өөрийгөө голохгүй байх. Дээрээс нь нөгөө дуулах чинь энэ хоолойны хүрдэнд аягүй сайн юм байна л да. Би нөгөө тэр хичээл суужсан болохоор тэр тухайг би аавдаа ярихгүй. Тэгсэн чинь манай ингэсэн. Гэхдээ аав нь харин нэг соёлын дэд одоо 85 та өгсөн байхгүй. Соёлын дэдэд орчдөг юм бол гэд бодоод байгаа юм. 85 өгсөн. Тэгээд гэсэн байхгүй. Тэгээд би болно шүү дээ. Аав нь 85 та хүнийг авдсан болоод би судалж өгөө гэсэн чинь аав нь Америкээс ирэхдээ бүр орчмоор санагдаад байсан. Би тэгээд тэр үед чинь 78-тай 78 биш үү 68 биш үү 17 жилийн өмнө 18 жилийн өмнө буцсан гэхээр бараг 68-тай байхдаа буцаад очихдоо соёлын дэдэд орчдөг юм билүүгээд бүр ингээд дотроос нь зүрх сэтгэлнээ хүсээд байсан чинь намайг энэ хөгшин хүн юугаа хийж явж байгаа ингээд хүмүүс голох байх гэд би ороогүй юм а. Тэгэхэд би тэр үед орсон байсан бол одоо ингээд 10 гаруй жил 15 жил дуулаад явж байгаа нээш та ингээд тийм одоо яг аав нь хоолой хүн хөгшөрхөрч ингээд бүх юм нүд чихнээс ахуулаад энэ хоолойны өнгө хүртэл бүр муудчихдаг юм байл. Одоо хоолой гэж нэг сархинэг болсон гэлээ өглөө. Тэгж хэлэхээр би тэгжсэн байхгүй. Би нэрээ бас энэ нэг гандан борхгүй бууж өгөхгүй байгаа энэ юм маань миний аав таагаа. Угаасаа би ааваа дуурсан охин байхгүй. Тэгээд энэ ааваас бүх уламжлагдаж ирсэн. Ямааш манай аав 85 та хүртэл соёлын дэд дорыг бодол орж ирнэ гэдэг чинь би одоо 50 настайдаа өөрийгөө өөрчилнө коуч болно гэд бодоод явж байгаа чинь өстой юу ч ирсэн би аавшиг 85 та ингээд бүжиглээд явж байгаа юм шүү гэл би бас ааваасаа уран зориг авчихсан байхгүй юу. Гоё юм бэ. Гоё төгөөш. Тэгж ороодохгүй. Тэг өөрийгөө өөрчлөхөд юм нэмж сурахад ч гэсэн ерөөсөө өөрчлөгдөхгүй. Ороодохгүй юм билээ л дээ. Тэгээ бас нэг юм байгаад байдаг шүү дээ. Одоо за би одоо эргэн тойрныхаа ингээд хүмүүстэй яг надад ярилцах хэрэгцээ байлаа гэд эргэн тойрныхаа хүмүүстэй ярилцсан гот нөгөө чинь хүмүүс чинь шууд нөгөө заагаад эхэлдэг тийм. Эсвэл нэг бол хит өрөвдөөл би уг нэг амар өрөвдөлтөө байна гэж би яриаг байхгүй. Гэсэн чинь нэг хит өрөвдөөл хэвээ энэ маань ингэччихгээл баг миний өмнөө шаналал заваал тийм. Нэг бол шууд заагаад хэвээ нэрэ чи хэвээ ингэтийг бараг л зарим нь одоо салсан дээр эсвэл чи тэгтсэн дээр ингээл нэг амар юм заагаад тийм. Тэгээ ингээд магадгүй нөгөө өмнө нөгөө тэр хүмүүс чинь намайг мэддэг удаан хамт байсан хүмүүс чинь за шууд нөгөө өнгөрснөөр нь өгддөг баг. Би бол тэгж боддог. Тэгэхээр бид нэр шинэ хүнтэй ярилцах, шинэ танилтаа болох, санаа нийлсэн одоо урд нь уулзч байгаагүй ч гэсэн санаа нийлсэн хүнтэйгээ шинэ хүнтэй ингээд танилцаад яриад суух юм бол айгүй юм. Хуучны нэг дотн найзууд шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр бол би аль болох нэг эргэн тойрныхоо ялангуяа энэ ойр байгаа хүмүүстэй нэг ярихыг хүсдэггүй. Тэгэхээр нөгөө мөнхөлд урд нь тэгжсэн одоо ингэж юм сүулдэ баг надад салах байлгүй дээ нэг бүтлгүй амтан гэж бодоод. Тэрнээс тэр чинь нэг айхтар тийм бол болоод байгаа юм биш л дээ. Зүгээр нэг шийдэл олчих гол хөрх яваад байгаа. Тэгээд заримдаа яалчгүй ярих хэрэгцээ байдаг. Тэрийг хиндээж ярих хэвтэй гэл ингээл яадаг. Ягаад гэвэл нөгөө би ингэж яриад альч талаас нь ярьсан би нөгөө тэр хүмүүсээс ирэх баг хариултыг би өөрөө мэдээд байна. Тэ? Нөгөө нэг хариултаа хэлэх нь ойлгомжтой юм чинь. Би нөгөө л нэг юм нэг эсвэл нэг арчаагүй эсвэл нэг юм бүтдгүү тэ нэг нэртэйгээ уушраалдгүй ийм л юм дахиад ярилтаа нэш гэдэг
Тийм учраас би нэг хүмүүс нэг ярьдаг. Тэгээд нэг битэр ч одоо 2 удаа ярилцж байгаа. Өмнө бас нэг яг шууд онлайнаар ярилцсан. За одоо бас ярилцж байна. Тэгэхээр надад энэ мэдрэмжинд гэх юм уу энэ зүйл нь аягүй их надад таалагддаг юм шиг. Тэгээд хүмүүс бас тийм их хэрэгцээ байдаг гэж би боддог. Ялангуяа бас Монголд байх гадаад байгаа хүмүүстэй ингээд ярилцаад зүгээр л та хиндээ ярих вэ яг үндэ тий. Дэнвэрийн монголчууд ямар бид нэр ярих вэ шүү дээ. Нэг бодлын тий. Йоо энэ ингэслээ тэгэхээр биднэрт бас нөгөө нэг ихэнх хүмүүс чинь зарим тэгдэг шүү дээ. За би нэг миний тухай ингэчих болов хүмүүс ярьчих болов ингэчих болов ингээд би зөвлөгөө авсан чинь намайг ингэ бодчих лөө. За хэсэг хугацааны дараа тэр хүн өөрчлөгдөнгүүтээ би өмнө тэр хүнээс ингэ зөвлөгөө авч яасан чинь ингэчих болов гэдэг. Ёш 9 журын юм хүмүүс ингэ боддог ойлгомжтой. Тэгээд дэнэртэй хүнтэй ингэ нэг сайхан ярилцсан яах вэ гэж би. Тийм шүү дээ. Яг Бодож байгаа шүү дээ. тийм чамтай адилхан тэр чинь яг надад гарч байгаа юм чи одоо манай найзууд ингээд намайг амьдрал лайвэр ярьж байхаар хөөхөд аваа бүр сэтгэл зүй хямрал дараад бүр бадарлаа л гэж бодож байгаа хайгуу. Нөгөө хоёрын амьдралыг гин дотроо ярьдаг биднэрт ярьдаг гэсэн чи одоо бүр паблик нийтэд ярьдаг боллоо гэж бодож байгаа. Тэгэхээр чи тэгээд чи биднэрт миний зүрх сэтгэл юу хүсэж байгаа ямар хүсэл тэмүүлэлтэй байгаа одоо баг миний нөгөө амьдралын зорилго гэдэг аахгүй нэ сүнс чинь хөөрхийн амьдрал дээр эрэхтэй уг нь бол нэг зорилготой нэг юм бүтээчих гээд ирдэм байлаа шүү дээ. Тийм тэрийг би олж мэдсэн гэж ойлгоод байгаа. Миний тэр зорилго бол яг л энэ даваа туулаад гараад ирсэн амьдралаа бусдад ярьж өгөөд. За энэ архиталт гэдэг чинь бас зөвхөн архин дуртай хүн л архи уугаад байгаа гэдэг шиг юм бэ. Тэр чинь өдөөгч хүчнүүд гэдэг юм бэ. Тэр өдөөгч хүчнүүд нь одоо хань ижлэнэ гэдэг юм уу, доош нэгээд байгаа хүн гэдэг юм уу. Эсрэг тийм сэтгэлийн шарахтай одоо жишээл нэг codependency and narcissistic тийм харилцаатай хүмүүс хоорондоо суучдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэр нь ямар учиртай гэхээр codependent гэдэг нь болохоор ер нь манай хүү хэлээд идэг гэсэн тэр нөгөө би нэг хэлжсэн чинь өмнөх юм дээр их өндөр боловсралтай болоод ирсэн гэдэг. Тэгэхээр нөгөө ээж аахаа учрыг олцсон хөхөд ирэхээр ээжийг ингээд дандаа та яста codependent юм байна гэж хэлдэг гэсэн аахгүй. Тэгэхээр би чинь тэрийг чинь мэдгэчгүй ойлгохгүй юм чинь тэр нь юу гэсэн үг ингээд асуучих тийм чадвар тэр үед байгаагүй. Тэр нь болохоор ингээд амар ноцтой юм болж байхад юу ч болоогүй юм шиг ингээд ноцтой юм болоогүй зүгээр март болоо одоо дараагийнхаа юм хийгээд ноцтой юм маань яагаад өгссөн бэ те одоо аав ээж хоёр одоо муудалцлаа гэдэг юунаас болоод өгссөн энэ төр гэдэг тэрийг ярилцах ёстой хат чинь тэгж ярилцаж мэдэхгүй тэр яах вэ тэгэл аав нуур нүрэл бараг л юу гэдэг аав нуур нүрэл намайг цогцсон байгаа яах вэ гэл те тэгэл дээрэс нөгөө нэг хүнд энэ монгол хүний ер нь монгол хүн ч гэсэн сэтгэлийн шарахтай хүн ч нөгөө хүн намайг юу гэж бодох вэ гэдэгт айгүйх анхаарал тавьдаг. Тийм шүү дээ, ер нь тийм. Тэгээд хүмүүс юу гэж бодох юм бид нарыг энэ төр гэж хүүхдтэй хэлээд ээж та codependent, so codependent гэдэг аав болохоор so narcissistic гэдэг тэр нь болохоор тэр narcissist гэдэг чинь одоо нэг айл нэг хит магтуулаад өссөн хүүхдүүд дээ шүү дээ тий. Бүр нэг хит магтуулаад шаардуулаад тийм хүмүүс чинь бас нэг тиймэрхүү хандлагатай бас болчт юм байна. Би гэдэг өөрийнх нь өөрөө л хүмүүсийн анхаарал тавихгүй болоод өөр нь хүрээд идэх ч тийм үү те. Тийм хандлагатай тийм хоёр хүмүүс ингээд бидээ ингээд нэг өдөөж хатгаж өгөх гэдэг суучт юм байлаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ юу энтхийн одоо сэтгэл зүйчнэр болоо ингээд зөвлөж байгаа нь ернөөсөө нарцист хүмүүсээс хол байс хал энтер гэж зөвлөдөг юм. Тэр бол айгүй буруу. Ягаад гэвэл одоо энэ нийгэм ч угаасаа нөгөө эцэг хүчиг хүүхдүүдэд баг том хүү жижиг дунд хүүхдүүдэд тэр codependent тэр бусдаас хамааралтай шарахтай болгоод багыгаа болохоор нарцист болгоод өсгөжж байгаа юм шиг болчиход байгаа юм бол эн чинь бүр Америкт бүр манай кастомерууд ирээл манай үйлчлүүлэгч нар ирээл бас тэр манай нөхөрсөд сав нарцист пестэ салмаар байна салж байгаа гэл тийм хүмүүс таарлаад байдаг гэсэн би тэгээд тэр нарцист гэдэг үг нь бас юу гэсэн үг юм бол гэдгийг ойлгодгүй байсан. Тэгээд би тэрийг одоо ингээд яг ойлгоод явж байгаа. Би ер нь нэг сургалт явуулах гэдэг байгаа тоххой. Тийм тэрийг талаар юу яриа. Тэгэхээр манай найзууд ч гэсэн одоо энэ даваагийн сэтгэл ямар бүр ингээд олон фэйсбүүкээр нэг бодлоо гэж бодож байгаа. Гэхдээ тэр бол тэр хүмүүсийн үнцэг. Гэхдээ би болохоор гэртээ болохоор харин ч бүр ингээд юу байгаахгүй урд нь ингээд найз нөхдөсөө нэрийг кайф авдаг гэсэн бол одоо би ингээд өөр лүгөө хандаад татгшгаа хандаад байх болохоор би юу хүсэж байна, юу хийвэл би ажиглалтай байх юм бэ? Ингээд найзуудтайгаа нийлээд кино уугаад
сууж исэн дараа чамтай ингээд яриа сууж байгаа намайг ажиргалтай болгоод байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь тэр Аа. хүүхнийх нь өөрийнх нь тэр өгөгдөл сүнсний багш нь даалт ухамсарын багш нар бол сүнсний өгөгдөл сүнсний даалгавар гэж ярьдээ. Тийм даалгавартай ирсэн байд юм а life purpose одоо амьдралын зорилготой ирсэн байд юм а гэд тэрийг хийвэл хүмүүс хамгийн ажиргалтай байд юм а гэд амжилттай байд ингээд их чинь хөрхэн дүүг нэр магтах.Эгчин дүүний дуу хоолойны өнгө энтерэл чи нэг жижигчин болохыг хүсэжсэн чи ээж нь инженер болох гээд сургуульд оролцсон гэж ирсэн те. Тий яг маркетингийн чиглэлээр сургуульд оруулах гэдэг. Маркетинг чиглэлээ тий. Тэгэхээр уг нь миний дүү ингээд жижигчингээрээ явсан болвол айгүй амжилттай явах чамд ингээд өгөгдөл нь байгаа хгүй дуу хоолойны манай нөхөр бас тэгж бодох тэгж тэгэхээ хүсэжсэн юм билээ жижигчин болох. Ер нь тэр жижигчин болох чи хүүхдүүдийн хүсэл юм билээ. Би ч гэсэн бүр бас тийм хүсэлтэй байсан. Ингээд хоноо хариулаад явж байхдаа ингээд мисийн тэмцээн төрүүлчихэд гоо сахны нөгөө гоо бүсгүн тэмцээн төрүүлчихэд яваад шагнал аваад нэг гоёо гэж тэгж ингэж хэлнэ ч гэдэг юм уу. Тэр үеэхээр бол одооныхоор бол мисс пэйжент л гоо сахны юу л агах тэмцээн л агаахгүй. Тэгээд жижигчин болоо сувдаагаа шиг хүн болоод ингээд тэр үуч нөгөө яг эд мандхаа гарч ирсэн намайг 8 дугаар анги энэ төр тагтчихлаа 6 дугаар анги. Тэгээд мандхаг өстө шигтэл мандхагийн сувдаад захиа бичгэмсэн гэл энэ төр мөрөөддөг гэсэн аахгүй. Тэгэхээр энэ жижигчин болно гэдэг чинь бас л хүнд үзэгдэж харагдах тийм юу штэ. Хүсэл байгаа штэ. Тэгэхээр энэ коучингийн салбар чинь бас ингээд хүнд үзэгдэж харагдаад явдаг мундаг салбар байгаа аахгүй. Тэгэхээр их чинь өөрийнхөө амьдралд ингээд тохиолдсон жоохон бэрхшээлүүд авч гарч ирчээ. Тэгээд коуч бол их чинь дүүд ингээд нэгдүгээр хүсэл мөрөөдөл чинь жижигчин болох хүсэл мөрөөдөл чинь биелнэ. Хоёрдугаарт бас нөгөө их чинь дүүд өгөгдөл нь байгаад байгаа аахгүй. Айгуу гоё дууны өнгө тэгээд тэр ярьж байгаа темп би бүр чамайг нөгөө явнаас гараад шүтээсээс шууд хаяал нөгөө баасан сүрэн ламын хажууд 3 жил суусан гэхээр чинь тэр чинь 22 3 та хөвгтөл тийм шийдвэр гаргаж ирсэн байгаа байхгүй хэдтэй ч тий. Тэгэхээр тэр айгүй мундаг хөвгтөлтэй хөвгт байгаа байхгүй их чинь тий. Тэгэхээр чи коуч бол их мундаг коуч болно. Одоо манай энэ амар амгалан группийн одоо хамгийн одоо админ надтай нийлээд хоёулаа админ болоорой гэж бас хүсэж байна. Тэгээд хоёулаа хамтдаа суралцвал хамтдаа хүмүүс бол явна гэх. За ямар ч хэлсэн нэг бие засаадах яа. Дараа нь бол болох аа. Яг тэгэл бусдаа хуваалцаад явж байхад би одоо ингээд Facebook дээр яа нээлттэй байдаг. Гэхдээ энэ зарим талаараа ингээд бас их дотор онгойлох гоё байдаг байхгүй. Тэгээ зарим нь бол за амьдралаа дэлгээд инглээ эсвэл ингээд Facebook дээр чи ингээд хитрхи итгэвтэй байлаа. Над бол тэг санагдав. Яа тэгэл би хин нэгэнд очиж одоо чи би инглээ тэглээ гэж ярихын оронд зүгээр за окей нэг юм байна. За би ингэж ажиллаж чинь би ингэж зорж яваа шүү гэдэг ингээ бусдаа нэгдүгээрт бол олон хүн болгонд хэлэх шаардлагагүй зүгээр ганцхан пост бичээл эсвэл ганцхан одоо тэ сэтгэлээ илэрхийлээл тэгээд одоо маш олон хүнд хүрчиж байгаа шүү дээ. Угаасаа л манай Facebook-ийн хэрэглэгч нарын та мэдэн шүү дээ. Угаасаа нөгөө сайн нөгөө тэр secret дээр нөгөө Jenny дуусан чинь амар шүмжилсэн байдаг те дэлхий одыг. Та тэрийг харсан уу? Тэрнийх нь комментүүд нэг монголчууд бүр ингэ тэн дээр авч ийлээ шүү дээ. Үстэй юм байна, тийм байна гэх. Тэгээ энэ дээр бол нэг хайхтар юм бодоод байдгүй. Дээрэс нь Facebook-ыг бас амьдралдаа ашигтай зөв хэрэглэх юмсан гэж бодсон. Тэгээ энийг бол их зөв хэрэглэх хэрэгтэй. За явандаа энэ Instagram, YouTube байна те. Энийг бол бас зөв хэрэглэх хэрэгтэй. Дээрээс нь одоо ингээ хүүхдүүд маань том болцоход эргээд энэ одоо архивч хадгалагдаад сайхан дурсамж болно. Тэгээ энийг үргэлж сайхнаар нь авч үлдэхийн төлөө л одоо ялцчихгүй хичээх хэрэгтэй. Тэхийн тулд за бусдыг ингээд өөрчилчихөөсөө, за бусад хүн ингээд өөрчлөгчөөсөө гэж харахынхаа оронд зүгээр ингээд өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй юм байна л гэдэг бодол дээр бол үнэхээр одоо юу ч тохиолдсон бат зогсчихсон. Тэгээд ер нь угаасаа л тэгэл сургуулаасаа гараад ингээд бяцлал хийгээл баасан цэрэн багшин дэргээд гэхээр ингээ хүмүүс лам гэж ойлгоод үгүй тэр хүн чинь бас ингээд яг одоо бараг 20 жил одоо ингээ бяцлах байгаа тийм мундаг хүн байдаг. Яг хөө харахад лам авцталгаас шүү дээ. Яг энэ бяцлагын төв байдаг байсан намайг хараад очиход энэ дэр бяцлагын төв дээр нь яг ингээд би цагаал идээд ингээд яг бяцлах хийдэг байсан. Энэ дэр нэг сони юм ярихад яг тийм орчинд өөртөө цаг гаргаад бяцлал хийгээд ингээд
одоо йог хийгээд ингээд юм одоо багаар ингээд дадуулангууд ч одоо бид нэр ингээд бодол багасаад тий мэдрэмж хүртэл ингээд шал өөрчлөгдөөд яг одоодоо байгаа одоо сүүлийн үед одоодоо бай гэд маш их ярьдаг болчихлоо шүү дээ. Энэ бол яг үнэн. Хэрвээ үнэхээр ч одоодоо байж чадах юм бол амар амгалан байна. Тэгээ би яг тийм төлөвд нэлээд удаан бас байсан шүү. Тэгээд яг тийм төлөвд очихоор яадаг вэ гэвэл яг өнгөрснийг бодхоо болчдөг. Нэгэнд өөрчилж чадахгүй байгаа хэмжиж өөрчдөг. Бодогдохооч болчдөг сүлдээ. Ирээдүйлөө өөрөө нөгөө хүсэж тэмүүлж ямар нэгэн зүйл сэтгээ болчдөг. Яг гэвэл чи ямар нэгэн зүйл хүсэл эхлэх юм бол тэрнийхээ талаар чи үйлдэж эхлэн тэр үйл чи ямар нэгэн хариу үр дүнг чам заавал авчирна. Сайн ч вэ, муу ч вэ биш. Бид нэр магадгүй таагүй үр дүнтэй тохиолдчих юм бол тэрийгэ засахын төлөө хайд нөгөө нэг анхдагч нөгөө хүсчээсэн зүйлээ баг умартаад зүгээр баг нөгөө нэг цаад бэрхшээлээ засахын тулд баг явсаргаал таарж байгаа. Тэрэндээ одоо стресстэй тэр нэг 50 амгалан байх одоо юм тогтмол хугацаатай тэр одоо үед юу надад харагддаг байсан бэ гэвэл би ингээд ажиглаа л гэдэг ус хүлээдэг байсан. Надад юу тохиолдох вэ? Надад юу ирэх нь вэ? Тэ? Энэ амьдрал надад нэг юм өгнө шүү дээ, тэ? Бид нэг ингээд ажиглах юм бол амьдрал надад нэг юм өгдөг. Боломж өгдөг. Тэр боломж нь чамайг бэлэн болохоор л гэж би бол боддог. Одоо би надад бас нэг дутагдaltaй тал нь надад ийм санхүүгийн асуудлаа би зохицуулж чаддгүй болохоор би мөнгөгүй байгаад байдаг байхгүй. Тэрнээс биш би мөнгө олдгоо да бас биш. Би өөрөө санхүүгийн асуудлаа ингээд зохицуулж чадахгүй. Би өөрөө тэр мөнгөтэй харьцахад бэлэн биш. Тэр мөнгийг зөв зарцуулж чадахгүй да би өөрөө ингээд мөнгөгүй байдаг болохоос биш би мөнгө олж чадахгүй дээ биш. Би мөнгөнд дургүй дээ биш. Би мөнгийг хүсдэггүй дээ биш байгаа даа. Тийм учраас тэр мөнгө чинь ингээд орж ирээл алга болчихно. Яг тийм. Тэгээд би хизээ одоо мөнгөтэй харьцахад бэлэн болно те мөнгийг сайн ч муугаарч бэ ойлгодог болно. Тэр чинь нэг сонин амттай чим шиг тийм зүйл шүү дээ те. Яагаад гэвэл тэр маш их хүний нөгөө юм нэг бодол сэтгэл энерги юу гэдэг тэр бүхэн шингэдэг учраас тийм нэг сонин юм байдаг баг. Энийг бол бид нэр хүлээншүүрэх хэрэгтэй. Тийм учраас одоо би тэр санхүүгийн талд одоо ийм зүг болсон хойно надад бол одоо би мөнгөтэй л одоо энэ тогтмол болох юм шиг байна. Тэрнээс үл би одоо нэг өнөөдөр би нэг 3 сая төгрөгийн ажил хийлээ, 5 сая төгрөгийн ажил хийлээ. Хэдэн сарын дараа тэр байхгүй болно. Яг л адилхан бараг тэр 3 сая төгрөгийн ажил хийгээд цалин авч ирсэн 300 мянган төгрөгөөр амьдарч ирсэн амьдрал яг л адилхан үргэлжлэл дуусна. Ийм байдал яг байгаад байгаа. Тэгэхээр чи хизээ болно, бэлэн болно тэр зүйл чамд ирдэг. Би бол энэнийг яг мартцсан байсан. Ингээд бүр нэг хэсэг ингээд амар завгүй ингэж амьдсаар байгаад ингээд мартцсан байсан. Одоо ингээд магадгүй ингээд тантай ярилцсан гол эргээл дотор байдаг юм сэргээд ирж байгаа байхгүй юу. Тэгэл би бодож байгаа. Окей. Би зүгээр мөнгөтэй болох гэж яарах. Харин энэ мөнгийг илүү их ойлгох. Хүмүүс яаж мөнгийг зөв зарцуулаад вэ? Энийг би ойлгоё гэдэг зүйлийг боддог болсон. Тэгээд тэр үед бол надад нэг ингээд яг боломж ирж байгаа нь харагддаг байсан. Би зүгээр юу ч яриаггүй зүгээр дотроо би нэг ингэн дайзаа би нэг юм хийх юм да гэл хайлталт ингээл нэг юм бодлоо би ажиглаж байгаа шүү дээ. Тэнгүүд би ингээ юу хийж байгаа ингээл болонгот тэр нисэх хугацааны дараа надад ирдэг. Тэрийг нь би амар гой баяртай хүлээж авах. Тийм ээ. Тэр ирлээ гэдэг шиг те. Би тэрийг хинт хэлэхгүй байгаа шүү. Би ийм хүсэж чинь би ингэмээр ингэж хэлэхгүй байгаа. Яа тэгвэл тухайн үед би цагаан ол иддэг байсан, би бясалгал хийдэг байсан. Аль болохоор ингээд юм амар амгалан өөрийгөө байлгахыг хүсдэг байсан. Тэгээд ганц би байсан те. Надад бүх юм байсан. Надад тав тухтай юм нэг хүн саад болохгүй орчин бясалгалын байр байсан гэдэг. Яг тэрэндээ байхаар хүн чинь одоо яг л тийм амар амгалан очно. Нэг бодлоо энэ хуваа хийчихсэн байж магадгүй те. Ганцаарх надад нэг очоод жаргаал амар амгалан байж байгаа л ингээд байж магадгүй. Гэхдээ тэр мэдрэмжийг л бид нэр хүсэж амьдрдаг шүү дээ. Яг үнэндээ бид нэр тэр мэдрэмжийг өдөр болгон хүсэж амьдраа. Гол нь тэр мэдрэмжийг энэ завгүй амьдралд яаж одоо ингээд байлгах вэ? Тогтвортой байлгах вэ гэдэг чинь хамгийн чухал юм байл. Би тэрэн дээр бол үнэхээр алдсан. Би бол тэрэн дээр бүр оронгороо эргэж өөрчлөгдсөн. Тэгэхээр тэрийг бол би яг энэ амьдралдаа тогтмол болгож чадаагүй. Магадгүй хинч тэхэл байх л та орчинд очоод те ингээд яг одоо тогтмол ингээд бичлэгнэслэг ингээд хинч одоо өссөн үсэг угаасаа 50 амгалан. Тэгээ тэр үед нэрээ тэр бол хамгийн гоё байсан. Тэгээд яг ингээд
одоо хэд хоногийн дараа эсвэл хэдэн сарын дараа дотроо ингээд очижсэн юм чинь ингээд ирдэг байхгүй. Эсвэл боломж ирдэг. Эсвэл ханаас мэдгүй гараад ирдэг. Хин нэгэн эсвэл санал болгодог ч юм уу те. Ингэнгүүт л тийм ээ яг л зөв замаараа явж байна. Тэгээ гэж одоо боддог. хүн чинь ингээд нөгөө тархины альфа бета энэ төр гэдэг долгионууд идэв юм байл шүү дээ. За. Яг би сайн тайлбарлыг би нэг сургалт явуулах гээд яг явандаа тийм сургалт явуулах байх л та тийм. Тэр тархины долгионтой холбоотой ингээд нөгөө бясалгал хийгээд ирэхээр чи хүн нөгөө эерэг болох тусмаа хүний одоо долгион ч нөгөө юу хүчтэй болдог гэх юм уу? Хүчтэй болдог тэр хэмжээгээр одоо энэ орчлон ертөнцөөс тэр ах боломжууд чи орж ирдэг нэг манифесташн энэ төр чи юу тийм л учиртай юм байна шүү дээ. Тэгэд яг эгчин дүүний алдсан алдаа бол ер нь тэр бясалгалаа хийгээл явж исэн бол одоо бол яста юу сонсоо эсрэг хүсэл нь биелэл явж явах яста байсан гэлээ. Одоо тэгж яриад өөртөө асуудалж бодохгүй. Ягаад гэвэл би энийг яг энэ надад үнэхээр хэрэгтэй юу үгүй. Би энийг хүсэх хэрэгтэй юу үгүй юу. За би ингээд тэр яг ингээд амар нарийн ажигладаг болдог байхгүй юм бол. Тэгэнгүүтээ одоо бол зүгээр л за нэг энэ асуудлаас гарахын тулд ийм хүсчээ. За ингэчээ гэл нөгөө нэг зүгээр тэр хүсчээсийн баг алга болсон зүгээр ингээд асуудалтай хэмцээл ингээд жижигхэн юмнэр гарч ирэл за энийг ингэж хийчих ингэж явсараа бүр ингээд асуудлаасаа ч хол нөгөө нэг одоо хүсчээсийн юмнасаа ч улам холдоод жижигхэн асуудал нь улам том болоод ингээд энэ бүр баггүй юм болж байгаа. Яг тэгвэл чи хүсчэл байгаа бол чи ямар нэгэн үйлдэл хийж таарна. Энэ бол бүр ингээд ертөнцийн бидний хууль шүү дээ. Тэр үйлдэл чинь чамд сайн муугаар ямар нэгэн үр дүнгүй өгжил таарна. Тий, өгжил таарна. Тэгээд бид нар энэ бас энэ сошиал центргээл одоо айгүй их ингээд юм нэг өөрийнхөө яг одоо магадгүй би одоо өөрийгөө өөрчилж болох цаг хугацаа тэр ирч хүч энерги тэр бүх зүйлийг ингээд маш олон хэрэггүй зүйл зарцуулж байгаа. Энэ бол үнэн. Бид нэр ер нь энэ энерги гэдгийг амар юм айгаад ахгүйгээр тий юм нэг цухтаад ахгүйгээр ойлгож хүлээж авах ёстой л очиод байгаа. Гинжуугаас шинжлэх ухаанаар батлагдсан бол манад бол нөгөө нэг том хилмигдүүлэлтийнхаа үед бол хамаг сэхэтнэ манаач ингээ байхгүй болгоцсон шүү дээ. Тэрнээс хойш бол дандаа ингээд буруу одоо юм цухтал ухуулгууд явдаг болсон. За ганцхан одоо лам хүний байхгүй болгосон гэж байгаа юм биш. Ерөнхийдөө бол эрдэмтэн мэрэгтэй хүмүүсээ бидэрт айгүй их хатан хандсан. Тэгэхээр нөгөө юм за шинжлэх ухаан гэдэг чи ийм юм байдгийг шүү. За хүн гэдэг чи ийм юм байдгийг шүү. ертөнц гэдэг чи ийм юм байдгийг шүү. Гэдэг юмыг маш цөөхөн ярьдаг болсон. Харин хар бараа юмыг айгүй олон хүмүүс бараг л хар бараа юм мэдгүй хүн байхгүй те нэг юм муу юм болвол наа чин тэгсэн ингэсэн гэж хүний амьдралыг бүр цаана юу болсныг мэдгүй бид нэр дүгндэг ийм болцсон баг. Тэгсэн мөртлөө за чи ийм юм бодсон болохоор ингэж байгаа шүү. Чи ийм юм хүссэн болохоор энийхээ хариу ингэж хүртээд байгаа шүү. За ингээ хүн чинь юм нэг зарцуулах хэвээр нэг эрчим энерги гэж байна шүү дээ. Ядаж чи тэрийгэ нойрноос авах юм байна, хоолноос авах юм байна тийм үү? Хийж байгаа энэ бүх одоо ингээд нөгөө өөрийнхөө энэ одоо цаг хугацаагаа юунд зарцуулж байна тэрнээсээ ингэж эрчим энерги ингэж тэр бүхэндээ зарцуулд юм байна. Гэх мэтлэн ингээд тэр ойлгомжтой бидний амьдралд өдөр тутам болдог юм тэр үнэн бодиттой зүйл байгаа. Гэтэл тэрийг нэг жоохон нэг л энерги гэдэг үг ороод ирнэ. Нэг л бясалгал гэдэг үг ороод ирэнгүүт баг хүмүүс ингээл бараг цухтан шүү дээ. Бясалгал гэхээр лам гэж ойлгоод тэ хэвээр нэг нүдэн анаал ингээл өдөр шөнөгүй ингээл бараг сууж явахын ойлгоод тэ амар нөгөө би нөгөө ундрмагийн би гэгэрсэн гэдэг шиг юм болно гэл ингээл сүйдээ бүр тэр нь хошин шиг болоод тэ хүмүүс тийм хүртэл байдалтай очсон байна. Тэгээд энийг олон хүн л ярьдаг болоос олон хүн энэ талаар нэрээ бас амьдрал нь өөрчлөгдөд гоё болоод бас зөрөгтэй тэ бас хилдэг болоос л би их боддгийн шүү дээ. Би ч гэсэн бас тэр хүний нэг нь байх юмсан гэж одоо бас их боддог боллоо доо. Амар хөвшүүн шүү дээ. Тэр битгий одоо тэр зорилготой төрсөн гэдэг байна шүү дээ. Тэр зорилгоо хийгээд явж байхаар чинь хүний одоо тэр чинь дандаа тэр хүнээс тэр өгөгдсөн зорилго чинь хүний бусдын сайн сайхны төлөө байдаг гэдэг байгаа байхгүй. Одоо бид нар хүн төрөлхтөн бол ерөөсөө бусдын сайн сайхны төлөө одоо энэ дэлхийн ертөнцөө сайхан бодлохын төлөө л уг нь зориулагдал төрдөг хүмүүс юм шиг байна. Тэр хэмжээгээр бидний тэр тархины долгион өөрчлөгдөд тэгээд бидний чинь амьдралыг уг нь яг бидний энэ тарих зохицуулаад байгаа ч юм биш юм билээ.
Далд ухамсар айгүй маш сайн удирддаг тэр бөөн програм бичигдсэн тэр нь удирддаг юм бэлээ. Дээрээс нь одоо энэ далд ертөнц гэдэг байгаа энэ сүнсний ертөнц чинь бөө юм хийдэг бэлээ шүү дээ. Одоо би бас нодин нэг тийм сургалтанд сууж байсан. Суудаа гэдэг одоо бол арга суу гэдэг нэртэй шууд дээд бууж ирэл одоо яг юугаар бол бөөл гэсэн үг аахгүй. Одоо дээд би inner self гэдэг чинь тэг судалж ирсэн юм. Дээд битэйгээ холбогдно гэдэг. Яг ерөнхий хэллэгийг нь бол би яг таны хэлж байгааг бол ойлгож магадгүй. Гэхдээ ер нь үйл явдал ярих юм бол би яг мэдэж магадгүй. Тийм одоо бяцлал хийж байгаа хүмүүс чинь дээд битэйг их сайн холбогдоод байгаа шүү дээ. Би нэг юм ярихаараа тэгдэг штэ ингэдэг штэ гэх нэг юмчилж ярьд юм байлаа уучлаа. Тэгээ одоо яг энэ дээр ингэж одоо ингээд нөгөө дээдсгээл таны ингээд хэлээл тий. За магадгүй ингээд хоёлаа бас хит энэ сэдвүүл бол нэг хазаагаад юм. Ингээд хэм бол юмжир дулам гэдэг. Бараг таныг шууд дараагийн юмжир дулам гэдэг хэлсэн шүү. Энэ яг энэ нөгөө юу л да. Ер нь яг үнэндээ тийм нэг өгдөлтэй хүмүүс байдаг гэвэл үнэн шүү дээ байдаг. Үнэхээр холбогддог. Одоо юм нэг тийм дээрээс юм онгод тэнгэртэй гэж бид нэр ярьдаг. Ялангуяа монголчууд бол энийг бүлэмжшүүлдэг юм арт том баггүй тий. Гэхдээ тэрийг нөгөө дүр хэсэгдэг хүмүүс гэж байна. Үнэхээр тийм бодтой тодорхой хэмжээний мэдрэмжтэй наандаж ингээл нэг одоо хүнийг одоо жишээлбэл ингээл барайл идгээж ийн эсвэл магадгүй нэг өвчний жоохон ч гэсэн намжаанд ийн гэдэг чинь тэр хүн чинь бид нар чинь гартаа юмтаа гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ч гэсэн юм нэг өвдөлтөө илүү их яг тэр юу юм бэ? Юм шиг байгаа юм. Мэдрэмж юм шиг байгаа надад бол илүү их нэг юм гүн мэдрэмжтэй тийм мэдрэх нь арай их өвчтсөн. Тэгэл тийм учраас арай илүү юм нэг тийм гүнзгий зүйлүүдтэй л холбогддог юм шиг байна. Тэрнээс биш нэг хүн бууж ирэл ингэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Одоо бүр яг энэ сэдв бол одоо ярих юм бол нөгөө юмжир тулгамгаа бүр утга тийм болчиход байгаа. Энэ нөгөө нэг түүх ярьчих нөгөө энергийг яаж мэдэрдэг болсноо би тэр нэг 3 жилийн өмнө хамгийн сэтгэлийн гүн хямралд орсон гэдэг шүү. Бүр амьдрах хүсэлгүй санагдсан. Хөвчмөр санагдчихсэн. Тэр мөчөд яг азтаа ингээд одоо миний бодгоо манай өвөө мөвөл ингээд над руу хүн явуулсан шиг санагдтiin. Нэг Америк хүнтэй уулзраад нэг юу үйлчлүүлэгчийнхаа яваар дамжуулаад тэр Америк хүн нь болохоор юу нэг тийм энерги имчилгээ access consciousness гэдэг дэлхийд даяараа хийдэг юм билээ. Зүгээр л тархин дээр ингээд хүрэхэд хүний тархийг амраагаад унтуулцдаг. Тэгээ би тэрийг анх хэлсэн чинь яг нөгөө нэг шүн мөн унтахаа болцсон нэг юм айсан чичирсэн яана гэсэн нэг тийм мэдрэмжтэй яг стресссэн тийм үед тэр хүнээр нэг тийм нэг 31 цаг хийлгсэн чинь би ч нам унтаал тэр үед нэх гой мэдрэмж төрөөд нэг гинт нөгөө ингээл нэг удагнаас гаргаад сууд дотоод гаргаад ирсэн шиг юм ачиргалтай болсон байхгүй. Тэгэл яг буцаад нөгөө өсөрөг бодлуудаа бодоод өөрийгөө голоод өстө бүтэлгүй ээж юмаа гэж бодож модал тэ ханахаач учрыг олчихгүй гэж өсөрөг бодлоо бодохоор буцаад стресссэн л дээ. Гэхдээ тэр имчилгээг хийлгээд дээрэс нь тэр имчилгээг надад зааж өгсөн хүн нь болохоор өөрөө рейки гэдэг бас нэг энерги имчилгээний төрлийг дөнгөж сурчаад дадлах хийх ёстой хүн байсан байлээ. 30 цагийн дадлах хийж өөртөө ингээд гартаа оруулах. Тэгээд би чи ямар юм юу долгионтой юм бэ одоо хүчтэй долгионтой л гэж ярьсан юм шиг гон тэр би чамдар ингээд дадлах хийж болох уу гэд надад үнэгүй би ингээд бүтэн жил тэр рейки гэдэг энерги имчилгээ хийлгээд би ер нь тэр сэтгэл готрлоос тэгж гарсан байхгүй. Коуч нараас зөвлөгөөнүүд авсан. Дээрээс нь энерги имчилгээ хийгээд тэгээд би тэр энерги имчилгээнүүдийг хийж байгаа. Дахиад дээрээс нь хаан ч нэг баярлалаа төвгээд нэг төв байгаа. Тэр ундрмаагш те. Рамеш багштай. Тэр Рамеш багшаас би бас тэр Рамеш багшийн SMF гэдэг тэр имчилгээ оншилгоог сураад тэрийг бас би хийдэг аахгүй. Тэгээд тэрийг би жоохон рекламдаж чадахгүй байгаа. Яагаад гэхээр нэг сайхан нэг юм дээр нэг үр дүн гаргаад батлуулчмаар санагдаж байгаа. Одоо би ингээ нөгөө жирэмсэн болж чадахгүй сайхан хөөрхөн охин дээр юу яаж байгаа энергийн дадлах хийж байгаа. Өөрөө би болохоор ингээд хоёр ихэр хүүхдтэй болоороо гэдэг ерөнхийд юугаа хийдэг энергийн хэмжлэгийг хийдэг аахгүй. Тэгээд тиймэрхүү юм одоо үр дүн гарчих юм бол тэрийг ингээд бардам нөгөө охинтойгоо энэ төр ярьдаг ч юм уу тэгж сурталчлахгүй болоод бас нөгөө хэтэрхий нөгөө мухар сүсэгтэй хүн шиг хүнд харагдчих байх гэж одоо жоохон эмээгээд ингэж онлайнаар яадаг. Гэхдээ би Америк хүмүүстэй нөгөө гоо сайхамж болохоор хүмүүстэй бол хийлгэх хүмүүс нь угаасаа өөрсдөө мэддэм бил энерги мэддэг хүмүүс энерги имчилгээ энэ төр хийлгэж байгаа тийм хүмүүстэй хийгээд байгаа л та. Тийм учиртай тийм. Баялаа төдөр очиж байсан. Ундрмаа гэж бил Монголд хариуцдаг нь.
Бадамханд Бадмаа л. стагай хүн байгаа шүү дээ. Одоо миний багш нар чинь тэр Бадамханд багш чи манай орчуулагч хийдийн дээрээс нь Заяас Анда центр гэдэг Заяа багш байна. Бас тэр Ремеш багш шиг зөндөө олон мундаг хүмүүс байгаа. Би бас тэдний тэр Ремеш багшийн уг нь Америк дахь салбар нэм байгаа гэн. Гэхдээ тэрийг сайн хөгжүүлж чадахгүй л байна. Тэгэхээр энерги одоо энэ орчлон хорвооч ерөөсөө нэлдээл энерги мэдээлэл байгаа байхгүй. Тийм учраас энерги гэж хэлэхээр ингээд залуучууд зөвхөн ялгаагүй манай хүүхдүүд ч гэсэн айгүй муу энергитэй аав ээж хоёр маргалдахаар ингээд гэрд муу энергитэй олчлоо явлаа мавлаа гэдээ яваад өгдөг. Тэрийг бол мэдэрдэг. Тэгтээ яг энерги имчилгээ хийгээд үг юм үгээд би яг хүүхдүүдэд багаас нь хашраацсан юм байл л да. Одоо чи нэг тэгсэн чинь танаа ээж ингээд чиний өсийг хүртэл засуулахыг 20 гарцсан 30 хүрж байгаа хүнийг өсийг хүртэл баг өөрийнхөө өс чи миний өсийг ягаад авахулчих гэдэг шиг би нөгөө гоос ханж болохоор хүүхдүүдийнхээ нөгөө батган дээр анхаарал нөөрнийх нь батга дээр анхаарал нөгөө батгыг харахаараа ингээд шүүмжлдэг юм. Яг шүүмжлэх шиг зовгон туслахж байгаа санаатай. Тэгээд ягаад тэр мен дээр нөгөө энерги гэж хэлээд хүүхдүүдэд бас тийм энерги ярихад дургүй болгоцсон. Гэтэ явандаа эдгээр чи өөрснийхээ сувгаар л сурж мэдэх юм байл л дээ. Ер нь бол ээж аавын хийдэг том алдаа болохоор нөгөө хүүхдүүдийг нөгөө алдаа оноог нь баг алдаад нэг засмал замаар тэр оргиддээ хүрчээсэ гэд бодоод ингээд зөвлөд хэрэндээ өөрийнхөө хэмжээгээр зөвлөд хайрлаад хамгаалаад явдаг нөгөө хүүхдүүдэд болохоор шүүмжлээд байгаа шүүмжлэхээр тэд нарыг чи хангалтгүй байна буруу байна гэдээ хэлээд байгаа юм шиг болчдөг тийм харьцал үүсчихдээ юм билээ. Энэ хүүхдүүд ч бас л өөрийнхөө замаар тэр бартата тоостой шараатаа дансалгатаа замаар явж ижил очих юм байл л да огнол. Энд дэр нэг юм байгаад байдаг шүү дээ. За эцэг их бол угаасаа үрээл гэдэг. Тэр бол ойлгомжтой зүйл. Гэхдээ эн чинь бас нөгөө хүн хоорондын харилцаа байгаа. Эцэг их бас өөрийгөө хүүхдэд яаж илэрхийлэх үү, яаж ойлгуулах үү гэдгийг бас суралцах хэрэгтэй л. Ялангуяа одоо энэ манай ээж аваа үеийнхэн ингээд тийм хүмүүс бол одоо яг инг тэг өөртөө угаасаа тийм нэг нүссэн болохоор гэдэг баг те. Инг тэг инг гэдэг шүү дээ те. Өөрөө энэ зөв гэж бодчихад тэргээл ярьдаг. Гэхдээ тэр хүүхдтэй за миний хүүхд ингэж яриад ойлгох байх та гэж хизээч боддгоо шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр би ээжтэй зөрчилдөг бас нэг юм тийм байхгүй. Би ээжтэй одоо жишээлбэл ингээд харигудаа биш те. Ээжтэй дургуудаа биш. Ингээд яадгүй гэвэл тэр нэг хөв ээж бит хоёрын нөгөө хөв хүн юусоо ингээд аардгүй. Яагаад гэвэл ойлголцдгүй. Тэгэл ээж өөстө чи ингэдэг эсвэл чи инглээ тэнглээс та юу ингэж ойлгохгүй тэгж ойлгохгүй гингүүд угаасаа зарим тохиолдолд би ойлгохгүй байгаа юм чи яах. Заримдаа тэгэл цутаал гарчин ингээл угаасаа ойлгохгүй. Тэгэл 2 3 үгний дараас нь баг ямар үг хэлэх нь ойлгомжтой болчихж байгаа. Тэгэхээр чин тэгэл магадгүй нөгөө индексээрээ нөгөө өөрийгөө арьсаа хамгаалаад тэгэл өөдөөс нь үг хэлдэг муудалцдаг ингэдэг юм байгаад байгаа ш. Тэгэхээр ихнэр энэ ч гэсэн одоо ихнэр нөхрийн харилцаанд ажиглагдчих. Нөгөө нэг хайрын 5 хил гэдэг шиг үнэхээр одоо за манай нөхөр ийм хайрын хэлтэй юм байна. Манай эхнэр ийм хайрын хэлтэй юм байна. За тэгэх юм бол би ингэж харьцах юм байна гэдэг юм нэг хөв хүн гэдэг талаас нь ингээ харьцахгүй. Өө энэ яа би ихэнх юм чинь энэ намайг ойлгосон. Өө энэ манай ээж юм чинь энэ хүн намайг ингэж ойлгох хэрэгтэй гэдэг байдал бидний ингээд юм нэг одоо үйл ойлголцолтой энэ нэг гол нь юм харилцаа байгаад байна шүү. Харилцаан дээр л бид нар алдсан. Дотроо би ингээд угаасаа дотроо уг нь тэгэл ингэж хэлхийг хүсэхгүй байгаа шүү дээ. Муухай юм ярихыг хүсэхгүй байгаа. Магадгүй би ингээд яг дотроо бодож исэн зүйлээ би шал өөрөөр үгээр илэрхийлчихэнгүүт тэр нь тэгээд дараа нь тайлбарлаж болохооргүй болчиход байгаа байхгүй. Ингээ магадгүй ингээ их нэртэй битээр ийм тохиолдол болдог. Би дотроо бол ингээд за ингэж за ингээл ингэх юм байна гингүүтээ Батангуудаа баг дотроо баг өөртөө ярьцсангуудаа ингээ баг хэлээд байгаа ш. Тэнгүүд тэр үгний сонголт нь буруу байгаад магадгүй тэр дууных нь өнгө нь буруу байгаад тий. Тэнгүүд тэр хүн чинь ингээд анханасаа нэг буруу сэтгэл төрчингүүд би яаж засах гэсэн яаж өөрчлөх гээд би сая ингэхчээсэн юм а тэгчээсэн юм а гингүүд ингээд тэрний ингээ буруу болоод байдаг. Тэр тхийн тулд хүн өөртөө ёстой сайн ажиллах хэрэгтэй юм байна. Одоо бол нэр 30 хүрчээд
чи намайг ойлгосонгүй чи инглиэд хэлээ гэдэг нь асуулт. Одоо бол баг одоо тийм байхгүй шүү дээ. Чи намайг ойлгох ёстой шүү дээ. Би ингээд дээ шүү дээ, тэгээд дээ шүү дээ. Саяхны хүртэл угаасаа тэгдэг байсан. Тэгээд одоо бол алийн болгонд ихэдээ одоо 30 хүрчээд би ч өөрөө тэр хүнийг тодорхой хэмжээнд ойлгож чадахгүй, би ч өөрийгөө гол нь ойлгож чадахгүй байгаа. Манай эхнэр намайг ойлгохыг амар хичээдэг байхгүй. Намайг сонсъё, хоёлоо ярилцъя гэдэг. Ингээд нөгөө намайг ойлгох юмсан гэж бодоод би ойлгож чадахгүй байгаа надад бүр дарамт болоод манай эхнэр за энд нэг юм байна да гэдгийг мэдээд байдаг надад. Тэгсэн мөртлөө хоёлоо ярилцаа да гэдэг хаа надад бүр ингээд угаасаа би тэрийг яаж илэрхийлэх юм бэ? Энэ бүр эрэгтэй хүмүүсийн хувьд бол энэ аюу хэцүү зүйл ээ. Харин тийм. Эрэгтэй хүн чинь ингээд бодцоод байдаг байхгүй гэдэг дахиад ярьчлаа. Боддог. Би ч нэг ангад өөрөөсөө эрэгтэй сэтгэлгээтэй хүн гэдэг байгаа шүү дээ. Манай нөхөр болохоор эмэгтэй хүн шиг тархиныхын зохион байгуулалт нь тий. Тэгэхээр би болохоор утгарын амьдрал гарч ирсэн асуудал чинь бас л тийм байхгүй. Би ингээд юм бодцдаг. Бодсон юм нэг сайн хэлдэггүй тий. Тэгээд угаасаа ч нэг эсрэгч хүмүүс суудсан байдаг. Тэгэхээр нөгөө ээжийнх нь хувьд болохоор одоо би ингээд бүр ээж рүү нүдрээр харж байгаад хэлчих. Хин гэдэг үлээ ээжийг нь. Оюнбат. Тийм. Оюнбат одоо миний зүгийн хүн байгаа шүү дээ. Тэгээ Оюнбатад хэлэхэд үнэхээр гайхалтай сайхан хүүдээ ээж нь тэгээд өөртөө л ажиллаад эхлээрээ тэгэхээр хүү нь бол өөртөө ажиллана гэдгийг ингээд мэдсэн. Одоо манай хүү шиг би бас хүүтэйгээ уулзгаа 3 жил болж байгаа. Тэгэхдээ миний хүү сайн сайхан явж байгаа. Тэгэхээр нөгөө хүн өөртөө ажилд сурахаар өөрийгөө олно гэдэг чинь тэр өөрд байгаа асуудлаа мэдэж сураад тэрийг гаргаж ирээ тэрийг эмчлээд ангаагаад хүн өөрийгөө ангаах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэгэхгүй хөргөө ээжүүд чинь нөгөө өөрөө асуудалтай байгаа хүн шүү би сэтгэлийн шарахтай хүн шүү гэдгийг мэдэхгүй нөгөө хүүхд дээр ингээд хамаг анхаарлаа дээр нөгөө хүнийг өөрчлөх гээд байгаа л хамаг учир байгаа юм билээ. Тэгээ хүн хүнийг бол ер нь өөрчлөлгүй гэдэг байгаа шүү дээ. Хүн өөрийгөө л өөрчилж чаддаг. Тэгээ харин өөрийгөө өөрчилсөн хүн чинь нөгөө тэр хүнийг харахаар ч нөгөө бас таны тэгээ Оюнбат ээжийнх нь хувьд бол хүн ингээд өөрийгөө өөрчлөх гээд явж байгаа юм чи одоо яг манай хүү шиг манай хүүхдүүд бол өөрийгөө өөрчлөд явж байгаа. Тэгэхээр нөгөө хоёр өөрийгөө өөрчлөд явж байгаа хүмүүс чинь зүгээр нэг зэгт зүгээр л уулзна. Аянда зүгээр би биний хүлэн зөвшөөрөл өстө тэр өстө мэлдмэрсэн хайраар л уулзах юм билээ. Тэгээ тэрийг бол би маш сайн ойлгосон. Бид нар хизээч оройтойгоогүй эн чинь зөвхөн танаа ээж юм уу миний асуудал биш энэ ер нь дэлхийн нийтийн бүхэл ээжүүдийн л бидний л асуудал. Тийм учраас гэр бүл дээр ч гэсэн энэ адилхан тий. гэр бүл эхнэр нөхөр хоёр бие нэгээ бас өөрчлөхгүй л байдаг. Тэгэд хоёлоо бас нэрээ за окей. За би ч ингэсэн байна, чи ч ингэсэн байна хөлн зөвшөөрөөд. Одоо эхнэр битээр бас тэгж байгаа. Манай эхнэр санаачлаг гаргаад юм. Өсөөрөө суудаг юм нэг сэтгэл зүйн зөвлөгөө авдаг ярилцдаг юм бүртгүүлэг нэ. Тгийгээд аюу хөрхөн яг ингээд нэг хотлоо дүр эсгэлт байхгүйгээр одоо бол битээр бод байдлаа хүлээмжшөөрөө. За зарим зүйлд бол одоо хит үнэхээр би бол бараг магадгүй заримдаа за окей би одоо чамтай ярилцах боломжгүй байна гэх юм бол тэрийгээ бараг одоо хилдэг нэг зөрөгтэй ч юм уу эсвэл зүгээр ингээд нэг үннээ ярьдаг тэгэхгүй жижиг юм дээр ч гэсэн ингээд үннээ ярихгүй би айгүй их ингэж яадаг одоо өөрийгөө тэр хүний гомдчих үедээ ингэж хүдэ гэж аюу их боддог. Тэнгүүтээ ингээд нэг өөртөө болохоор за энэ хүн одоо би ярмаар гонэ гэж хэлчих юм бол гомдчих үедээ гэж бодол ингээд яриагийн сонсоод байдаг. Гэтэл энэ ард чинь ингээд ажил хэцүүдээ мөн болдыг их нэртэйгээ ингээд видео кол хийгээд өдөржингөө ярьж байхад энэ чинь хин ажиллах юм бэ те. Тэрнтэй адилхан. Тэгээд одоо бол битээр бас ингээд тодорхой хэмжээний бас үр дүн гарч байгаад бас их баяртай байгаа. Хин маань угаасаа яг салъя гэдэг дээр бол нэг айхтар өөр хүнтэй болсон биш. Үнэхээр хинтэйгээ нөгөө хамт байсан цагаасаа цаарахгүй байгаа биш. Тийм зүйл бол биш. Зүгээр сүүлийн үед хитрхи нөгөө энэ үйл ойлголцол нэгсээр байгаа л амар их асуудалтай юм шиг болсноос биш урд нь тэр аюул сайхан харилцаатай байсан. Магадгүй ингээл энэ хамт байсан энэ одоо 3 жилээ бодох юм бол сайхан харилцаатай гоё байсан мэдээж их шүү дээ. Тий хамаагүй олон өдөр байгаа. Юу нэг чи мянган зөв юм хийлээ ч гэсэн
хүмүүс чамаа чиний алдсан нэг алдаа гэж ярина гэдэг шиг тиймэрхүү юм ч гэсэн яг энэ нөхөр харилцаа дээр ч гэсэн байгаа. Тэгэл угаасаа бид нар мэдээж хэрүүл болохоор нөгөө л юм нэг юм хитгэн асуудал ярьдаг дөө. Ер нь бол чи тэгсэн ингэсэндээ чи тэр үед ингэсэн гэдэг нэг хитгэн л асуудал ярьдаг шүү дээ. Яг үнэндээ бол. Тэрнээс биш нөгөө гой сайхан юм ярих чинь айгүй гоё. Манай эхнэр над руу бас ингэсэн юм яхаа над руу нэг аюу гоё хүний талаар нэг юм бичлээ. Одоо тэр хүн одоо тэ ийм гоё зан чанартай, ийм чанартай та ингэдэг тэгдэг гэтгсэн чинь ингээд тэр миний зан чанарыг бичсэн байгаа хгүй. За тэр зан чанараа тэр бичсэн зүйлээс нь харах юм бол тэр эрэхтэд баг ингээд муу юм алгаа. Ер нь бол тий муу юм алга. Тэгсэн мөртлөө яг ингээд бас бодит байдал дээр нөгөө эрэхтэй ч бас болохгүй л байгаа даа шүү дээ тий. Болохгүй л байгаа. Тэгэхээр зарим тал дээр манай эхнэр намайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарим тал дээр би одоо их нэртэй өөрийгөө маш буруу ойлгуулж байна. Иймэрхүү зүйл чинь л яг бидний асуудал болоод байгаа. Тэгээ одоо ингээл одоо бол би нэг гэр бүлийнхаа айхтар нөгөө юм асуудал дунд орохгүйгээр тэрэнд стресстгүйгээр одоо нэг хүндлэнгийн ажиглагч маягаас нь ингээд танаа гэр бүлийг ажилтаад байгаа юм шиг ажиглагч маягаас нь хараад байна шүү дээ. Тэнгүүт бас их айгүй их зүйл харагдсан байна. Гэхдээ би ингэх ёстой, би тэгэх ёстой, би ийм хариуцлага үүрэх ёстой, эсвэл би ийм үүрэгтэйгээд ингэж ах юм бол энэ харилцаанаас гарахгүй. Харин одоо гэр бүлийнхээ харилцааг хальт гаднаас нь харж агаад за нэг ийм юм байна да гэж харчих юм бол их зүгээр дээ. Хэдхэн хоногийн дотор бас айгүй сайхан өөрчлөлт гараад зарим тал дээр бол бас шийдэмгий үнэхээр нь болохгүй байгаагаа илэрхийлэх юм зөв юм байлээ. Тэгэхээр хүн чинь бодлол бас би нэрээ арай л тэнэгтчихье гэдэг зүйлийг ойлгох юм байна шүү дээ. Тэр болтол бол өстой ингээл нэг тавшаалаад тий. Би ч гэсэн одоо ингээд их нэртэй тийм эхнэрээ ч гэсэн тийм байдалд оруулж ирсэн үед бол байгаа л ах. Яагаад гэвэл эхнэр маань намайг хүлээжгээд миний ярьж байгааг, миний зорж байгааг, миний үлдэж байгааг бурууч үсэн хамаагүй за ингээл хүлээгээл би твчих хэвээр тисэх хэвээр гэж хүлээгээдсэн чинь би тэр нь улам болж ийн гэдээ ойлгоод байгаа. Окей би болж ийн. Энэ хүн хүлээж аваад байгаа болохоор энэ миний хэлж байгаа зүйл одоо байгаа зүйл зүг болохоор хүлээж аваад байна. Хүрээд байна. Хүн хүрээд байна гэж ойлгоо шүү дээ. Үнэхээр болохгүй юм бол да ингээд байна гэх юм бол хальт хүн чинь бодоод тий тэр яг юу нь болохгүй байгаа юм бэ гэдээ эргээ тайх бас юм байдал. Тэгэхээр нөгөө дандаа юм болох талаас нь биш болохгүйг нь үнэхээр болохгүй байгаа үед нь хэлчих юм бол нөгөө хүндээ ч гэсэн цохилт болох юм. Тэгээ одоо нэг хүний гэр бүлийн хоёрын чинь нэг нь асуудалтай нөгөөх нь ямар ч асуудалгүй хүн биш шүү дээ тий. Хоёулаа асуудалтай хүмүүс суудсан байгаа шүү дээ. Тэр хоёулаа өөр өөрийнхөө асуудал дээр асуудлыг одоо тэр чинь сэтгэлийн шарах энэ төр гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг гаргаж ирж имжлээ. Тэгээ хоорондоо хоёулаа ярилцдаг. Тэгээ тэрийг бас ойлгодог. Энэ чинь миний нөхөр чинь нөгөө анхаарлын төвд авах гэдэг байгаа болохоор жишээлбэл манай нөхөр ингээд нөгөө найзуудын дунд ингээд жоо нэг халцгаар ингээд ганцаараа яриад байдаг байхгүй. Тэгэхээр чинь би нөгөө найзуудынхаа өмнөөс санаа зовж эхлээд нөхрөө ингээд шүүмжил одоо чи зөндөө ярьчлаа одоо чи бод өөр хүнийг яриад гэл ингээд шүүмжилчдэг энэ төр байхгүй. Тэгэхээр ч манай нөхөр болохоор нөгөө өөрийнх нь нөгөө баундрид халдсан юм шиг тоглодог мэдэр яг юм мууцсан байдаг чи хэлгүй тэгээд мууддаг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр хоёр хүн хоёулаа би ийм сэтгэлийн шарахтаа одоо дотроо зөөрлөх юм бол дотроо нэг эдэлцэн буугалцсан юм байж байгаа. Тэрийгэ гаргаж ирж эмчлэх нь тэр хүн өөрөө л эмчлэх байхгүй. Тэгвэл хажуугийнх нь хүн эмчлэх биш гэдэг л хамгийн сайн өөр хүн болгон л ер нь энэ хорвоодлын бүх хүн л өөрөө өөртөө л ажиллах хэрэгтэй юм билээ. Одоо үүсэж байгаа асуудал чинь нөгөө өөрөөсөө холдчиход бусд дээр төвлөрчөөд байгаа. Тэг өөрчлөлтөд байгаа л хамаг учраас одоо ээж нь ч танаа ээж чи өөр дээрээ ажилтнаа би ямар асуудалтай сэтгэлийн шарахтай юм бэ гэдгийг ойлгож мэднэ. Эхнэр чинь бас тийм чи бас тийм тэгэл ястаа мэл одоо яг манай гэр бол яг тэрүүн дээр явж байгаа. Тийм манай нөхөр бол учиргүй сургуультанд суугаад тэр над шиг итгэвтэй байдгүй ч гэсэндээ ингээд миний сонсоод байгаа юм ингээд давхар сонсоод идэг аахгүй. Тийм би одоо ийм сургуульд үзсэн. Би бүр өчигдөр өөрөө нэг бичиж авсан хичээл нөхөрдөө хэлжсэн. Ерөөсөө чи утгаараа юу болохоор нөгөө өөрийгөө хайрлаагүй хит ингээд нөгөө хит их хөдөлмөрлөсөн хүмүүс чинь өөртөө зориулах цаг байхгүй. Өөрийгөө нэг
төрч болтойгоо нэг тархин амрах тийм цаг байхгүй болцсон л дээ тийм. Тэгэл стрессчтэй. Тэгэл хэдий хөдөлмөрснөөс болоод нөгөө burn out болоод хамгийн нэргэн доосол тэ. Тэгэхээр чи бүх юмныг ингээд өөрийгөө хайрласнаас, өөрийгөө ажигласнаас, өөр дээрээ төвлөрснөөс, өөрийнхөө сэтгэлийн шархыг амгааж ижил энэ амар амгалан ажиргалтай гэр бүл чинь бүтээх юм байлээ шүү дээ. Тэгээд сайхан ажиргалтай хөөрхөн аав ээжүүд ч л тийм хөөрхөн ажиргалын мэдрэмж дүүрэн хөөрхөн хүүхдүүдэд өсгөх ястай юм байлээ шүү дээ. Тэгээд манай группийн зорилго бол ерөөсөө чи утгаар энэ яриа ингээд аюу сайн нийлээд байгаа байхгүй. Дэлгэн vibe нийлээд байгаа байхгүй. Тэгэхээр өстой тийм хөөрхөн охинтой суугаад ийм хөөрхөн хүүхэдтэй хүү охин хоёртой те. Тэгэхээр энэ сайхан тайран урд бол ихчих нь харж байгаагаар одооноос ийм багаас эхэлж байгаа болохоор өчнөө сайхан олон 40 50 одоо 100 хэдэн жилийн те сайхан ажиргалтай амьдрал бол хүлээж байгаа. Тэгэж энэ амар амгалан амьдралтаж одоо энэ жил золгож шээ. Тэр нэг чиний тэр нэг бясалгал хийж байхдаа нэг гой нэг мэдрэмжтэй хэсэг явсан гэдэг чинь надад бас тохиолж байсан аахгүй. Би яг тэр Рамеш агшин шеп болоод одоо 2 жилийн өмнө шүү дээ. Яг өөртөө нь очиж Чикагод очиж уулзаа тэгээд тэр бясалгалыг яг хийгээд дотоодосоо гэрэлтгүүгээд нэг тийм бясалгал ядгийн өөрийнх нь нэг бясалгал гэсэн үг л дээ өөрийнхөө эд эрхтэн дээрээ төвлөрөөд суудаг нэг 15 минут ингээд бүх 12 эрхтэн систем дээр тэр сургалт нэрээ уг нь одоо эхэлж байгаа шүү дээ бас тэрэн би уг нь хүмүүс бүртгэх л ястай энэ лайв үзэж байгаа тэр нэг $45 л байдаг одоо үнэ өөрчлөгдөг баг өчигдөр миний өөр сургалтандаа давхцаад яг тэр үн мөнийг хэлж байгаа уулзалтанд орж чадаагүй тэр сургалт яг одоо эхэлж байгаа. Яг яад гэхээр хүний бид чинь 12 эрхтэн систем байдгийг зүрх судасны одоо хоол боловсруулах гэх тэр эрхтнүүдийнхээ байрлалыг ингээд мэдэж авчвал тэн дээр ингээд хэдэн зуун хүн орж ирээд ингээд төвлөрдөг аахгүй. Тэр чинь нэг 15 минут, нэг 30 минут л, нэг 20 30 минут л хичээл аахгүй. Өглөө болгон. Манай тэгэхээр өглөө болгон тэгэхээр монголоор орой олно гэсэн үг шүү дээ. Орой одоо 9 цаг магаас л эхэлдэг. Би тэр хуваарийг тавьсан ч болно. Тэгээд тэрүнд явж байсан би тэр үедээ жинхэнэ өстө дотроосоо гэрэлтэлж тэ өөртөө айгүй ажиргалтай болол хүмүүс намайг өстө ямар юутай гой харагдаж байна залуу болж байна энэ төр гэл хүмүүсээс магтаал ирээд энэ төр нэг хэсэг өстө өнгөрснөө шатахгүй ирээд бид санаа зовхгүй айгүй happy болж нэг ирсэн бас нэг хэдэн сар байгаа тэгж байгаа тэр чинь нэг багшийн чичээл доосон биш тэрийг тэгээд чи ятгарын асуудал болохоор тэр бясалгад орхицсан ламаг очир юм л та тэр чинь нөгөө юу юм бэ лээ? Битээрд үнэхээр дадал болоогүй, амьдралын хэм маяг болоогүй. Зүгээр нөгөө юм орчноос хамааралтай төр зүрийн мэдрэмж байсан байгаа. Тэр бол. Тэрийгээ дадал болгочаал хийжсэн бол. Гэхдээ одоо би хийж эхэлж байгаа. Би өглөөд бяцлал хийгээд байгаа. Өөнөрөө нөгөө хайраа илэрхийлдэг гэр бүлийн харилцааны асуудал гэхээр би чамд инээдтэй төвхээр нөгөө ч нөгөө эсрэг хүмүүс суудсан гэдэг ба шүү дээ codependent тэр narcissistic гэдэг тиймэрхүү харилцаатай хүмүүс суудсан байгаа нэг өөр ихээр одоо би ч ингээд бяцлал хийх гэдэг өглөө босоод ингээд орон дээр ингээд шамбуугаа суудаг байхгүй манай нөгөө өглөө босоод нөгөө ажилдаа явдаг байхгүй тэгэхээр нөгөө манай нөхөр ингээд зөгийн болтоос очиж та нэг би барга таалган болгож орж ирээд ингээд хайраа илэрхийлэл надад нөгөө халамж гэдэг хэлээрээ намайг бас оруулаад өгөрн биз дээ. Оорт. Хүний бяцлал хийхээ болоод хөдөлмөр болоод сууж байгаа гэж харахгүй нүг гэдэг урдаас ингээд уцаардчдаг. Тэгээд одоо болохоор миний нөхөр чинь намайг хичнээн ингээд миний нөгөө бяцлалыг сатааруулсан ч гэсэн хөрхийн минь хайрлаж байгаа шүү дээ гэдээ бодохоор улам ингээд хайр хүрээд байгаа юм чинь. Тэр нэг тийм өөр хайрын хэлтэй хүмүүс би нэг ойлгочхоор тэр хайр чинь ингээд бүр сэтгэл зүрхнээс ингээд гарч ирдэг юм байл л дээ. Гэнэттэй. Тиймэрхүү жижигхэн харилцаанд учраа тэгээд би тэрийг сайн тайлбарж өгсөн. Би нөгөө ээж нь гэж ярьдаг байхгүй. Яа нөхөр болохоор аав нь гэж ярьдаг байхгүй. Тэгээд ээж нэг нэг тийм жоохон төвлөрдгөө асуудалтай гэдэг төвлөрмөр болоо сууж хаад миний өгөн ерөөсөө хичнээн хайрламаар байсан ч гэсэн ус битээ харуулж өгч байгаа гэдэг. Тэгээ хэлсэн чи хөөрхи одоо дотроо усын оруулж өгмөр л байгаа ах тэр чинь хүн хэрэгтэй баймар байгаа шүү дээ. Хөөрхи. Тэгэл хөөрхи надад ус оруулж өгөхөд бараг болчих заримдаа би ус аваад ирээрээ гэдэг ингээд нэг Монгол тэр нэг хүчрхэг эмэгтэй гэж нэг бас нэг
тийм буруу ойлголт Монголын эмэгтэйчүүдэд байгаад байгаа байхгүй. Бүх юм өөрөө хийждэг. Тэр айлын том охтод ч нөгөө бага ээжийнхээ ажлыг хийгээ, ээжийнхээ өмнөөс ээжийнхээ ажлыг хийгээд нөгөө багуудаа хамгаалал гэр орныхоо бүх юм хийгээд нэг тийм нөгөө төгс төгөлдрийн синдромтой тэгээд нэг тийм хүчрхэг эмэгтэйчүүд болчиход энэ Монголын нийгэмд чинь нэг эр хүний хэрэггүй эмэгтэйчүүд их болчиход тэгээд нөгөө эр хүн чинь хүнд хэрэгтэй баймар нь шүү дээ. Тэгээд тэр хэрэгцээнд хангахгүй тэгээ бухимдахаар арх мэрх бод юм билүү шүү дээ. Тэгэхээр бид нар болоод эр хүмүүс чинь нэг юм хөөрхөн хүүхэд шиг хүмүүс аваад байгаа байхгүй нэг жоохон юм баярлдаг нэг урмын үг хэлвэл ингээд баярлцдаг. Тэгээд тэр чинь бас тэгээ ойлгодгүй юм билээ. Манай найз тэгж хэлжсэн. Одоо тэр битгаарыг жоохон тулаантай байх үед би нэг тэгж хэлэхгүй. Манай нөхөртөө одоо эрдэнэ гэдэг. Өөр хэмээн нөхрийг чихэн халж байгаа. Зүгээр. Гэтэ манай нөхөр энийг харин хүлээн зөвшөөрсөн. Одоо намайг ингэж лайв хийлгэх нь гэр бүлийн амьдралыг ярих нь үтгээд фэйсбүүк дээр миний зургийг тавиулдгаа одоо 3 жилийн өмнө болоод тийм хүн байсан тийм дотроо тийм айдастай тийм юутай тэр чинь айдас л байгаа байхгүй ер нь хүн фэйсбүүк дээр зураг тавьсны буруу гэж аахгүй шүү дээ. Тэр нэг тийм хоёр өөр шарахтай хүмүүс. Тэгээ одоо бол би нөхрийнхээ тухай ярихээр нөхрөө муулаад байгаа юм биш. Ерөөсөө хүлээн зөвшөөрсөн. Одоо би дараагийнхаа хязгаарны жүдгийн подкастер нөхрөө оруулж ярих гэж байгаа хүн яагаад арх юмор санагддгийг тийм ээ. Мэдээж тэр дотроо байгаа бүлцэн юм бол гаргаж чадахгүй болохоор тэр мэдрэмжил дарахчил тайвшрах гэж л арх ууж байгаа шүү дээ. Тэгээд тийм манай нөхөр чинь баг 10 жил арх уусах хүн харахад юм архичин шиг харагдаагүй ч гэсэн гэртээ ингээд өдөр болгон арх уудаг болсон юм баггүй. Тэгэхээр тэр харилцаанаас одоо дон гэж яриад байгаа шүү дээ. Тэр донгоос яаж салсан ямар одоо сэтгэлийн юу одоо өөртөө одоо яаж амлсан байдгийг гэр бүлдээ тэр чинь урд нь амлсан мөртлөө уугаад исэн чинь надад л нэг одоо тэгжсэн үгнээс та хичээгээд байгаа шиг гэхээр нөгөө архины дэлгүүрийн гадаа очичоод баста яг орох гэж байгаа л ста fuck you гэд өөрөөдөө 3 удаа хэлж уцаад машинд ашиглаж суучлаа гэд ирсэн аахгүй нөхөрхөн тэгэхээр чи миний бүр ингээд хайр хүрж байгаа юм чи тий одоо жишээлбэл ингээд нэг хэдэн сарын өмнө шүү дээ манай нөгөө саксны нагц центр хожиж можооллоо тэгсэн чинь гэртээ ингээд утсан дээрээ нөгөө нагцсах тэмцээнийг үзээд яг ингээд согтуу юм ууцсан харагдчихсан. Тэгэл би чи юм ууц юм уу зүрх өмөрч өвдөн штэ гэдэг нөгөө хуучин хэлдэг юм хэлсэн чинь чи өстө надаар бахархах хэрэгтэй. Юм эхлээд тэр чинь манай нөхөр ингээд уугаагүй л гэдэг байсан. Ерөөсөл тэр нөгөө өөрийнхөө хамгаалах механизм чи автомат хариулт уугаагүй гэдэг ууцсан байж таа гэж битгаар чинь тололддог гэсэн аахгүй. Тэр би хамгийн түрүүнд чи энэ ууцныхаа хүлээж сур ууцсан уухгүй гэдэг тэр нэг үг нь шүү дээ. Тэр үг чинь амнаас ч гараад чи сэтгэл зүрхнээсээ ингэж гаргаж ин тархинтай програм хий. Ууцсан миний буруу гэж одоо наминчил гэдэг. Наминчил сур. Тэр нөхөртөө тэгж сургасан байхгүй. Наминчил сур ихний яаж гэдэг бурууга хүлээж амаараа би уугаагүй гэж хэлэх чинь нөгөө тархинтай би ууцсан миний буруу гэхдээ намайг уучлаарай гэдэг чинь тархинд шал өөр юу програм болно шүү дээ. Тэгж хэл сур гэдэг. Тэгээд манай нөхөр согтуу тэр саксны тэмцээн үзэхдээ согтуу байхаар би ууцсан л шүү дээ. Яг хэрэлдэж чагаад батсан баг. Үгүй хэрэлдэжсэн чинь манай нөхөр ингэж хэлсэн ах багдаас чистэ надаар бахархах хэрэгтэй гэл тэгэхгүй тэгээд гүн согтоо хөвтөж байгаа хүний юу гарна бахархтыг гэл би тэгсэн чинь чи нөгөө хичээл сургууль авсан гэдэг яриад байсан яагаад чи өчнөө төлбөр төлж хичээл сургуульд осон чи өөрчлөгдөг харин би өөрчлөгдөд байгаа юм шиг чи юундаа өөрчлөгдсөн согтоо яаж гэсэн чинь наад чинь нагц юу тэр дендер нагц гэдэг чинь манай саксны баг аахгүй манай Колорадогийн нагц аваргын чигнээс нөгөө шигшээд ороод өстө энэ дендерийн битгий Колорадогийн эргэн тойрны мужуудын бүгдээр өнөөдөр ууж байгаа баар маар бүх юм дүүрэн байгаа дахид танаа нөхөр чинь намайг одоо өнөөдөр чи хэдэн өдөр групп хүмүүс утцсан гэж одоо ингээд ийм групп хүмүүс хүрээдэр нагц үдэ тэр найз тэмцээ үзье гэд ингээд 3 4 хүмүүс одоо 4 өөр газраас утцсан байгаа аахгүй цуг үзье гэд. Тэгсэн чинь би тэднэр дээр очивол яах юм юутаа нөгөө уугал согтуу машин бариад нөгөө хамаг асуудлаа үүсгэн. Тэгэхгүй тул би ингээд орон дээр нэг ганц пи уугаад утсан дээр үзчихэн чи надад ийм нөхөр байхгүй шүү. Надаар бахархах хэрэгтэй гэд. Тэгсэн чинь өстө миний тарих руу ингээд
янк гэж авсан байхгүй нөгөө нөгөө арх угаачаас автоо ингээд загнахжсэн хүн чинь тийштэй миний нөхөр нэрээ угаасаа нөгөө энд чи ирээд ингээ 20 хэдэн жил амьдарч байгаа ингээ найз нөхдийн тийм сүлжээ бол олон болцсон байгаа тий сакс үздэг мүздэг гэж өшөлдөг уншдаг гэж өөр групптэй. Тэгээд нэрээ миний нөгөө чи хамгийн хөөрчлөгдөж байгаа хүн чи миний нөхөр юм биш тэгээд өөрөө өөрөхгүй дотроос ингээд ундраад ихэлсэн байхгүй. Гэгч шишээ ингээд хосоод чинь ингээд ярилцаж ээж өөрийгөө ойлгуулцаж байж тэгээд өөрийнхөө тэр студийн шарах юу мө тэр эдээ бэрдэг өөрөө ажиллаж ээж тэгж ээж л энэ амар тайван гэр бүл чинь амар амгалан амьдрал чинь бүртгэл юм байл л дээ. Тэгээ манай нөхөр намайг дандаа ингэж хэлдэг гэсэн байхгүй. Битгаар нэг нэлээд олон одоо YouTube дээр байдгийн X түүц хамтлагийн нөгөө юуны Монгол тулхны 100 эрхэм гээд нэвтрүүлэг. Тэгээд нэг юм хөрлөө нэг юм мафийн гишүүн болцсон юу одноо эхнэр нь олцсон тэр хоёроос ингээд хэм баргүй ярилцлага авч байгаа. Тийм тэн дээр тэгээд одноо тэгсэн одоо энэ мафийн гишүүн юм өөрөөрөө юу өстой юм том эгатай юм том хүнийг ингээд яаж явна гэдэг чинь ингээд цааж явна гэдэг чинь одоо хатан хүний л ухаан багтаа гэж баргүй одноогоос асуусан чинь одноо ингэж хэлдэг байхгүй. Би ч 3 хүүгийнхээ дөрмийг баримтлж явдсан шүү гэсэн чинь тийм үү ямар дүрм байдیں гэсэн чинь хідэн үг хэлэх үү хэрхэн яаж хэлэх үү хизээ юу гэж хизээ хэлэх үү гэдэг чинь л одоо ятан хүнээ ухаан шүү дээ гэл тэрийг манай нөхөр үзчихэр намайг дандаа чи нөгөө 3 хэгийн дөрм чинь байхгүй нэ 3 хэгийн дөрмийг баримтлаарай гэлээ. Тэгээ сануулдаг гэсэн. Тэгээд би чи архиугаад байгаа юм чинь миний тэр 3 хэ ямар хамаатай ингэж цагнадаг гэсэн чинь нэр тэр 3 хэгийн дөрм чинь нөгөө одоо ялангуяа чи бид нар шиг одоо чи тохор ингэ ярилцаад байхад чи тохор нэг ижилхэн тийм юутай одоо нэг people pleaser гэдэг байгаа шүү дээ. Бусдад таалагдагч бусдад ингээд нэг бусдын аяыг олчих гээд ингээд үлээж төвчээд идэг өөрийгөө ойлгуулж чадахгүй өөрийгөө илэрхийлэхгүй ингээд өөртөө дотор хадгалж өгдөг хүмүүс байгаа даахгүй чи ятгаар болохоор танаа нөхөр бол эхнэр бол ерөнхийдөө манай нөхөр шиг тийм хүн байгаа ингээд юм гэлс гаргаж хаяал тэгэл цаашаа яваад өгдөг тэр өнгөрснөөс боддгоо тэгэл тийм тэгэхэр чин ийм харилцааг чинь яг ярилцж ижил өөрийнхөө учрыг олж ижил миний би тийм учиртай одоо нөгөө жишээлбэл ингээд people pleaser гэдэг чинь монголоор бусдад таалагдагч гэж орчуулах хэрэгтэй те бусдын аяыг олох гэдэг тэр маань ингээд ажиллаж байгаа юм байна би өөрийнхөө төлөө бас үгүй гэж хэлж сурах хэрэгтэй өөрийнхөө төлөө бас зогсож одоо тэр нөгөө boundary гэдэг байгаа шүү дээ хэмжээ хязгаараа тогтоож өгөх хэрэгтэй энэ төргээд тэрий чинь яг нэг тийм яг хизээ яаж хэлэх вэ гэдэг нь айгүй чухал хэдэн үгээр хэрхэн яаж хэлэх вэ гэдэг 3 хэгийн дөрөв чинь ер нь яг чухал юм байлаа гэдэг айгүй сайн ойлгосон их ойлгоод байгаа зүйлээ үед харилцаанд одоо бид тээр ярилцлага гэдэг шүү дээ зүгээр нэг ярилцлага одоо зүгээр дэнүрт байгаа нэг хүн говалтаад байгаа үтгээ ярьж байгаа л нэг ярилцлагын нэг хэлбэр шүү тэрнээс нэг хийндээ заагаад байгаа юм биш. Тэ бусдад бас ингээд нэг заах гад ингээд байгаа юм бас ингээд биш ээ. Тэгэл яг энэ одоо би бол танаас айхтар нэг мэрэгжлийн хүний хувьд ч юм уу бас ингээд зөвлөгөө хүсээгүй тэ. Зүгээр сайхан бас ингээд юм ярилцах хэрэгцээ байсан учраас за дээрэс нь одоо ийм коуч болох гээд байгаа энэ хүнтэй бас ингээд ярилцвал надад ч гэсэн бас гоё. Дээрэс нь ингээд тайп нийлж байгаа юм хүн. Ийм байгаа шүү. Тэгээд зарим хүмүүс бас буруугаар ойлгож магадгүй те буруугаар ихээс илүү нөгөө ийм бах та. Тэр хүн буруугаар ойлгочих үедээ гэж бодсондоо биш. Зүгээр ингээд зүгээр л ягаад ийм нэг яриа байж болдгоо юм те. Зүгээр ягаад ийм нэг харилцаа байж болдгоо юм. Заавал ямар нэгэн шалгууртаа заавал тэр нэг амар том утгатай ийм байх юм. Тэгэхээр зүгээр ингээд ийм цаг хугацааны хувьд нөхцөл байдлын хувьд ингээд таарад тэгээд яг ингээд энэ цаг үеэ бас сошиал дээр зөв нээлттэйгээр л ингээд хуваалцаж байгаа юм хүмүүс. За миний хувьд ч гэсэн цаашид ч гэсэн одоо энэ сошиал гэдэг зүйлийг бол тайлбарлах ингээд зөвөр ашиглаж үр бүтээлтэй байхыг хичээж байгаа. Тэгээд тэр хүний хувьд ч гэсэн энэ сошиал дээр зөвөр юм бас хийж байгаа. Их чи маань хувьд ч гэсэн одоо
түрүү хэлсэнчлэн те лайв хийгээд үнтэй ярилцаад цаашдаа зөндөө лайв хийн зөндөө рeel бичлэг юу гэдэг юм контент гэсэн та хийгээл явна. Яагаад үл энэ таны угаасаа бэлэн болсон байгаа учраас суралцаад багаар сайжрал тэгэл явна. Хүн болгоно л тэгж эхэлдэг. Одоо ингээл мундаг багш нар эсвэл мундаг сэтгэл зүйч нар бүгд л анх ингэж л эхэлдэг ч яг үндэ. Бид нэр л тухайн үед нь хараагүй те. Амар мундаг болсныхан дараа харж байгаа болохоос тэр хүн чинь анх эхлэхдээ бас л одоо жишээлбэл нөгөө Наранбаатар гэдэг нэг гэр бүлийн сэтгэл зүйч байдаг шүү дээ. Тэр хүнийг анх бидний эхэлжсэн таарсан бол тэр хүнийг бараг тоохгүй дээ. Би бол тэгж бод. Одоо л нэг мундаг сэтгэл зүйчтэй, мэрэгжлийн сэтгэл зүйчтэй нэг ста мундаг хүн гэдэг байгаа болохоос анх тэр хүн чамтай ярилцахад бол магадгүй чи бараг хүлээж авахгүй ч байсан байж магадгүй гэж би дотроо өөртөө бас ярилцдаг. Тэрнтэй адилхан ийм нэг процесс болж өнгөрж байгаа. За тэгээд 10 цаг болж ах шиг байна те. Наа чи одоо цаг хэдэн цаг болж байна? Энэ 9:16. Одоо манайд өнөө шөнө ингээд цаг өөрчлөгдөх юм байгаа юм тий. Тий одоо битгарын яриа бол битгарын хооронд яриад болох байсан ч байж болно шүү дээ. Битгаар зүгээр л хуваалцаж би яг их чиг тэгж хэлсэн юм за чамд бас ингээд ярилцах хэрэгтэй байна уу гэдэг ингээд зүгээр хоёлоо ярилцуу зүгээр шууд нээлттэйгээр ярилцъя гэдэг зүйлийг би бол өөрөө бас шууд зөвшөөрсөн тий. Би бас өөрөө шууд санал тавьсан. Тэр нь бол миний хувьд бас юм юу. Би сая тэр нөгөө юм бааш нь одоо нөгөө Тэмүүлэн гэдэг юм нэг гар тамхитайгаа донтолтойгоо тэмцээд байгаа нэг хүн. Лос Анжелесийн хэсний тэр хөө тий. Тэр залуу. Тийм баха. Би харин тэрийг яс харж байсан. Яг би бас одоо сүүлийн үед ч юм уу ингээд нэг юм тогтмол би ч юу н актер сэргэлээд байдгүй тийм хүн л дээ. Гэтэ арих надад зохихгүй одоо юу гений хувьд ч гэсэн манайханд бол нэг хат зохиод байдаг хэрэглээ биш. Гэхдээ ямар нэгэн шаардлага байгаа учраас ингээд юм нэг яалтчгүй тэрийг ухаар нэг арай өөр магадгүй ихнэстэй хэлж чадахгүйгээ хэлцдэг ч юм уу. Эсвэл тэгээ бусдад хэлж чадахгүйгээ хэлцдэг юм зориг ордог. Эсвэл нэг өөрийгөө голж исэн бол би нэрээ тийм биш дээ гэдэг нэг хүчтэй юм шиг мэдэрдэг. Тэр мэдрэмжийг авдаг байсан байхгүй. Тэгэл сануурсаргүй угаасаа нөгөө тэр бичлэгийн аюул олон хүмүүс төрсэн баг тэр Тэмүүл ах юм. Тэгсэн чинь нөгөө юм энэ донтолт гэдэг зүйл чинь ингээд удамштай юм байна шүү дээ. Тэ. Чи одоо энээсээ салахгүй бол үр хүүхэд чинь ингэж удамшлах юм. Чи магадгүй одоо заахаа үр хүүхэд чинь төрсэн байсан ч гэсэн магадгүй энэ бол удамштай зүйлээ. Энэ бол үнэхээр удамштай зүйл гэдэг шинжилгээний баталсан ингээд тэгсэн гэдэг нэг бичлэгийн би үзэнгүүтээ би ботсон байхгүй. Манай хүн ачааг асуудалтай болчихвол яана гэд би айсан. Тэр бол миний одоо би нэг уудгүй штэ би нэг хаяал ингэдэг яалчгүй юм байгаа юм чинь энийгээ тавах гээд ингэж ингээд өөрийгөө өмөрдөг байсан чинь зүгээр болчихооч асуудал шийдэхгүй те. Зарим талаар надад илүү их асуудал авчихна. Гэтэл хамгийн гол асуудал нь одоо хүү маань тэгчүүл яах юм бэ? Тэ? Яг л адилхан тэр үед тийм байдалтай байх юм бол би хүүдээ ямар зөвлөгөө өгч, ямар үлгэр дуурайл өгч, ямар мотивац болж нөгөө тэр хүүгийнхаа хувьд би ямар юм эрхэм болох вэ гэдэг зүйл надад бол ингээд амар бодогдсон. Тэгэл би баг зүгээр л юм дур байхаа болчихсон шүү дээ. Дур байхаа болчихсон. Зүгээр л надад тийм нэг одоо би нэг тодорхой хэмжээнд жоох хүсээд идэг тэр хүсэлж гисэн байхаа болчихсон. Үгүй яг тэгдэг юм байна. Тэгэхээр биднэрт ямар нэгэн мотивац хэрэгтэй байдаг. Ямар нэгэн бас түлхэц хэрэгтэй байдаг. Чи өөрийгөө түлхэж болно. Тэгээ эргэн тойрон угаасаа бидний эргэн тойроноос хамааралгүй байна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас бас энэ миний нээлттэйгээр хийж байгаа энэ одоо зүйл маань надад мотивац болно гэж би бодож байгаа. Үнэхээр би энэ зүйлийг үнэхээр өөрчлөн гэж бодоод би өөртөө итгэлтэй байгаа, өөрчилж чадна гэдэг итгэлтэй байгаа учраас би юм бас зөрөгтэй байгаад. За тэгээд тийм байна да гэчээ. Тэгээд баярлалаа. Тэр нөгөө нээлттэй байгаа чи ер нь бол бас тэр сэтгэлийнхаа шанхыг анаагааж байгаа л нэг хэлбэр юм байлээ шүү дээ. Ер нь бол олноор гэрчлүүлээд тэ.
Тийм одоо харин нэг хүмүүсийн доор нөгөө хурамч аккаунтаас юм бичээд байгаа хүмүүс чинь харин хамгийн өөртөө ажиллах ёстой хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэд нар яг тэрийг мэдээгүй цаг нь олоогүй л явж байгаа болохоос шүү дээ. Тийм учраас за өстой сайхан ярилцлаа. Хоёулаа яриад ивэл одоо бяцлаглалын сэдв бодол бүр хэмжээ хязгааргүй ярихад чамаас айгүй юм. Би чинь даасан сэрүүн ламыг тэр нэг ковидын өмнө бахад эрэхтэн бүр ингээд хамгийн уртлыг нэн сууж байгаа тэр нэг гоё дуулаад дууны үг тайлбарлаад тэгэхэд би тэр энергийг айгүйх мэдэрчсэн систем бүр манай гэрт уг нь хам ламтаа иржсэн дээр үед жоохон нэг 17-8 жилийн өмнө ч юм иржсэн байхгүй. Тэгээ баасан төсөрн ламын хажууд чамаа 3 жил ийсэн гэхээр тэр туршлагуудыг чинь бүр яриудмаар байгаа байхгүй. Яг яажсэн юу суралцчихсэн ингээд. Тэгэхээр одоо энэ яриа маань дахиад үргэлжлэх байхаа. Хичээндээ одоо ингээд унтаж амрахгүй бол их оройтлоо. Маш их баярлалаа. Баяр яриа тэгээд үргэлжлэнэ. Тэгээ нөгөө амар гэр бүл гэдэг юунд нэг дээрээ Facebook групп нэг дээрээ тэнд мэдээллүүд байгаа. Улам тэрэнд идэвхтэй байх болно. За баярлалаа. Баяртай сайхан амраарай. Баяртай. Сайхан амраарай. Хамт байсан хүмүүстээ баярлалаа.